За өнөөдрийн ээлжид ярилцлагаараа хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор, Монгол улсын зөвлөх агрономч Батмөнх багштайгаа ингээд ярилцах гад ирсэн байна. За ингээд миний урилгыг хүлээж авсан Батмөнх багштай маш их баярлалаа. За тэгээ хоёулаа одоо яриагаа эхлэхдээ ер нь бол одоо төрсөн нутаг ус төгссөн сургуулаасаа эхлэе гэж бодож байна. Батмөнх багшаа та ч одоо ер нь аль нутгийн хүн блэ багшаа? За би Говьтай аймгийн Бигэр сумын хүн. Бигэр төрсөн. Бичжилтэй. За ер нь бол Говьтайд би төрснөөс хойш нэг 1972 он хүртэл байсан байна. Тэр хооронд чиний аав ээжийнхэн дэргэд өсөөд бага дунд сургууль дүүргээд дараа нь энэ би ер нь бол хөдөө аж ахуйн бүх шатны боловсрол эзэмсэн гэж ярьдгийг. Тий өөрөө мэдэхгүй мөртлөө багш нар тэгдэг. Тэгээд анх эхлээд хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд төгссөн. Говьтайда 8 жилийн сургуульд төгсөө. Тэр үед чинь их сайн юм байсан л да. Сурлага муутай хүүхдэл техник мэргэжлийн сургуульд орд юм шиг ойлголттой байсан. Би бол тэгээгүй би ангид ер нь бол 1-2 тал байдаг сургууль сурдаг байсан 8 дугаар ангид төгсөхдөө. Тэгээд хүмүүс их гайхажсэн. Аавынхаа үгэнд орохгүй байх чи гэдэг юм янз зарал хэлжсэн байх та. Тэгээ техник мэргэжлийн сургуульд 2 жил сурсан. За дунд сургуулийн суур гэдэг чинь тэр үед их гайхамшигтай байсан юм шиг байгаа. Тэр техник мэргэжлийн сургуулийн юу чинь 1-р сонирхолтой 2-р амархан. Тэгээ би онц сурсан. Тэгэхээр монголчуудын нэг гайхамшигтай нэм хандлага байсан байна. Байдаг одоо ч байдаг. Тэр хандлагын үгэл ингээл сурч лээвэл хүнийг өргөөл димнэл явдаг. Тэгээ би нөгөө техник мэргэжлийн сургуульд онц сурсан болохоор тэр тухайн үед техникумын хуваар ирдгийг. Тэгээ би над тэр хуваарийг манай сургууль захиргаанаас уралдаал надад өгсөн л дээ. Тэгээ би техник мэргэжлийн сургуульд байхдаа малын эмнэлгийн санитарчаар сурсан. Тэгээ ховдын хөдөө аж ахуйн техникумд очихдаа малын бага эмчээр. Тэгээ малын бага эмчт бид нэр сурч байгаад би 1976 оны хавар төгссөн юм байна. Малын бага эмчийн мэргэжилтэй болоод он сурсан. Тэр хугацаанд бас он сурсан. Тэгээд хөдөө аж ахуйн дээд сургуульд бас нэг эсэлтийн хуваар ирсэн. Малын эмчийн ангид нэг зоо техникийн ангид нэг ирсэн. Тэг би малын эмчийн хуваарыг надад өгөөд би хөдөө аж ахуйн сургуулийн тэр үед хөдөө аж ахуйн дээд сургууль гэж байсан. Малын эмчийн ангид орсон. Малын эмчийн ангид 1-р курс би он сурсан байна. Тэг яагаад гэж нөгөө хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль техникумын суур надад мэргэжлийн суур их сайн байсан байна. Антом энтерийг би их сайн үзсэн байна л да. Тэг амархан байсан. Тэгээ 1-р курст онц сурсан тэр үеийн дээд боловсролын хороо гэж байсан бид нэрийг сурч байхад. Тэр хорооны шийдвэрээр бас их сургуулиудад хуваар ирсэн. Гадаадад онцлогтой оюутнуудаас явуулаад тэгээд их сургуулийн багш бэлтгэн. Эргээд ирэхээр нь их сургуульд аавна гэдэг. Дээд сургуульд аавна гэдэг. Тэгээ би тэрний нэг болоод бас надад хуваар өгөөд би 76 оны намар Эрх хөвгөн хөдөө аж ахуйн дээд сургууль дээр очсон. Эрх хөвгөн хөдөө аж ахуйн дээд сургууль дээр очсон малын эмчийн анги байгаагүй. Тэгээ би малын эмчийн мэргэжлийг ингээд бүр доод шатнаас нь ингээд өөргöd аваа болцсон хэндээ сонирхолтой болцсон хүн чинь малын эмч байхгүй болохоор нь манай хөдөө аж ахуйн дээд сургуульд юу байсан? Зоо инженерийн анги байсан. Ангийн анги байсан. Ан судлалын анги, агрономын анги байсан. Тэгээд босод инженерүүд байгаа. Тэгэхээр би зоод ороогүй. Ягаад ч юм ороогүй агрономын анги руу шилжсэн. Тэгэхэд миний надыг тэр болтол ингээ боожуулсан энэ хөдөө аж ахуйн дээд сургуулийн миний багш нар байна л да. Том профессорууд байсан. Төмөржөө багш, Күүк багш тэгэл маш олон ярим пилогшин тэргээ их олон хүмүүс байсан томчхол. Тэгээд тэд нар бас зарим нь надыг изменик орос хэлээр бол изменик гэдэг чинь надаа юу гэсэн үг ингээд яваадаг нэг л урагч маягтай юм бодож штэ. Тэгээ би агроном ангид ороод тэндээ он сурсан. Тэсээ надад ихтэйсээ өвлөгдсөн сурна гэсэн энэ эрдмийн мөрхөн гэсэн тэр юу дадал суудсан байсан үе энэ жоохноос эхлэв. Тэгээ би тэнд яг 5 жил сурсан. Мэргэжил хамаагүй өөр болсон учраас би яг 5 жил сурсан бэлтгэл энэ төрт ороогүй. Он сураад улаан дипломтой төгсгийн хавар энд Монголын үйлдвэрчний хэвлэлийн 12 дугаар их хурл оролцсон. Тэгэхэд гадаад гэж орос энэ СЭВ орнуудын оюутнууд байсан л да. Он сурсан оюутнуудыг нэгсэндээ тэр хурал төлөөлөгчөөр оролцуулахад би ирсэн. Тэгээ би ирэхэд миний багш одоо надад яг энэ агрономын багш болгосон.
Зааж гараа гэдэг. Багшаа санаад юу ч шүү дээ. Чорлох шиг. Багш авсан надыг. Тэнд танилцаад үйлдвэрчний хооронд байж хаад. Тэгээ багш маань нөгөө төлөөлөгчөөр атсан байсан. Их гоё эмэгтэй. Одоо бодоход миний багш нэг 50 гаруй насны хүн байсан байл уу да. 50 орчим л байсан баг чорлоо багш чинь. Тэгээ багш надыг таньж штэ. За энэ хүүхэд яг миний түүхийг бол гадарлж л байгаа хэл та. Яагаад тэгээд ингээд шулуухаа явсан гэдгийг. Тэгээ багш за энэ охиныг яг төгсч ирэхэд манай сургуульд аавна жигдээс тэгээ явсан гэ багш надад тайлт хэлсэн. 3 сар дээр орлуулсан. Тэгээд за би дээд боловсролын хорооны томилд орж явсан. Тэгээд дайжгүй сурлаа. Одоо багш авах юм миний ч орлоо гэдэг хүнтэй танилцж байгаа. Аав дайч орлоо гэжтэй танилцсан. Малын эмч багш нар бол миний багш нар байсан тэгээд. Тэгэхдээ нөгөө мэрэгжлийн өөрчлөлт гарч орлоо багш болно үстэй. Тэгээ багштайгаа танилцаа. Тэгээд тэр чинь 82 оны 3 сард болсон орол. Тэгээ бид нар яваад тэгээ 5 сар төгсдий. Эрт төгсдий. Энэ Оросд үдээж байгаа мэрэгжил ялангуяа агроном мэрэгжил эрт төгсдий. Одоо манай энд бас дэгдэг болсон байна. Тэгээд эрт төгсөд 5 сард ирсэн. Төгсөд ирсэн. Улаан дипломтой ирлээ. Тэр чинь нөгөө их гоё нэртэй диплом байт юм аа. Тэр учааны агроном гэдэг гоё их сайхан. Тэгээд ирээд дээд боловсролын хороо чинь тэр хугацаанд яасан чинь боловсролын яам болцсон байсан санагдаж байна. Тэгээд яамны томилт 5 сарын 15-нд үдээж дээд сургуульд ирэхэд багш яг хүлээж аваад тэг би бол нөгөө шалгуурын даасан учраас ер нь бол тэр үед шалгуур даасан бол хүнд итгэдэг хүмүүсийг өргөдөг залуусыг тийм сайхан үе байж л дээ. Тэгээ би багш болсон. 5 сарын 15-нд миний томилт яг аваад надыг яг тушаал гаргаж тэр үед жаминж өгдөг багш байсан. Жаминж багш өөрөө малын эмч хүн. Манай сургуулийн захирал байсан. Багш надыг мэднэ. Бид нар явуулсан юм чинь. Жаминж багш надыг нэгдүгээр үс өсгөд эндээс явуулсан шүү дээ. Тэгээд дуртай сайхан байсан. Тэгээд багш тэгжсэн. За яах вэ? Ич орлогын шавил болох гэжсэн юм байна л да гэд. Тэгээд ич орлого багш надыг аваад надад эхлээд ич орлого багш ургамлын физиологи хичээл өгсөн. Багш өөрөө ургамлын физиологи заадаг, хөрс агар хэм заадаг. Манай багш чинь ер нь бол энэ цагт актив хүн шүү дээ. Тий. Тэр харамсалтай багш тэр цолын өгөөгөө тэгтээ багш бүгдийг авсан. Тийм ээ. Тэгээд тэгсэн учраас тэг багш надад за миний хөө ургамлын физиологи орно шүү. Онл маш юутай ургамлын физиологийг л мэдчих юм бол тэгэл цаашаа ингээл яан штэ ингээл өгнө штэ гэж багш тэгээд тэгээ надад ургамлын физиологи өгөөд агрономын хээрийн туршлага арга зүйд 2 хичээл өгсөн багш. Тэгтээ тэрнээс өмнө манай сургууль дээр гайхамшигтай байсан. Дандаа томчул агрономын алтан үеийн том багш нар байсан. Тов багш, ич орлоо багш. Юунаас амтан ургамал судлаас балдан дорж багш, жогсон багш. Яг би өөртөө тулж ажилласан багш нараа нэрлээд байна л да надыг багш болгосон халдсан багш гэдэг. Жинхэнэ гайхамшигтай алтан үеийн хүмүүс байсан. Тэгээ тэд нар дотор ороод ирэхээр чинь хүн өсч боочихгүй бол өөр энэ юм болно. Юу болно зү. Тэгээ тийм сайхан хүмүүс дотор ороод ирэхээр надыг ингээл төшөж аваад балжин юм багш бас байсан. Тийм мундаг тийм их сувилэгтэй агуу тийм гоё бүрээд өгшөөсөн. Юу усч бололтой ордог байсан багш хөрс судлаа ордог байсан юм. Манай үеийнхэн бол байсан надтай үе нэг 2 3 багш байсан. Тэгээд багш ингэж авлаа. Тэгэхэд манай тэнхэм ургамлын аж ахуй газар тариалан гэж 2 тэнхэм байсан. Багш ич орлого багш газар тариалан дэсэн. Би тэгээ газар тариалан гэдэг тэнхэмд орж байжгаад тэгтээ тэндээс ургамлын физиологи ороод их залуу байхдаа тэр ургамлын физиологи оюутан байхдаа бүтэн жил үздэг. Одоо бол бүтэн жил үзэхгүй энд үзэхгүй. Тэгсэн учраас ерөөсөө агроном хүний ургамал судалтай хүний яг л нэг суурн онлын суурн ургамлын физиологи. Тэгээ тэр хичээлээ ороход хэцүү байлгүй байх үү тийм ээ. Тэгтээ нэг сайхан юм тэр нэг 10 жил багш болсноос хойш 10 жил орос хэл дээр нэлээд хичээл ордог байсан. Тэгэхээр баг Оросд 5 6 жил болсон хүн чинь тийм би жоохноос орос хэл үзсэн тийм хүн чинь тэгээд их учиртай. Би 24 настайдаа багш болсон. Үдээж хөдөө сургуулийн багш. Уул нь одоо цагдаар бол би нэлээд тийм их ахмад багш нарын нэг болж байгаа шүү. Одоо ерөөсөө би хамгийн ахмад нь. Миний үе надыг тосч авсан, надыг боожсон багш нар одоо энэ даалгавар сэрүүн байхгүй. Өөдөөшөө явсан. Дэвшсэн миний багш нар. Тэгээд 24 настай тэр чинь жоохон хөвгтлэгсэн шүү дээ. Заримаас нэмэн надтай жацууч байна, жацуу зөндөөл ах хүмүүс ч байна. Энэ сайхан хүүхдүүд байна. Тэгээд бүгд хүүхдчил харагдана. Багш болохоор багш гэдгээр хандна. Тэгээд надыг багш болгосон тэр үеийн оюутнууд.
Тэгээ тэр үеийн дотор энэ нэг дурсаж нэг сайхан юм магтахгүй болохгүй болоод. 24 настай багш болж ирэхэд агрономын нэг анги даасны анхны анги л да. Одоо энэ дотор шинжлэх ухааны доктор байна. Тэрийн шагналтан байна. Дархан 144 сортой автор Ганбаатар гэдэг залуу. Хид хідэн даасан анги дотроос бол гавьяат агрономч миний ангийнхнаас алга эрдэм имөрхөөсөн осууд олон байна. Залуус. Тэгээ би энэ хідээр их бахархдаг. Миний шавнаар яг надтай адилхан миний эрдмийн ажилд миний багш болоход миний арга эрдч тусалж байсан хүүхдүүд байхгүй. Би яасан ч их зөрөгтэй байсан шавнараа гуугаад миний хөө тэгээд гээд миний хоёр хүүхэд багш болсноос 2-3 жилийн дараа гарсан л да. Харсан гоо тий нэг хажууд ирсэн гэсэн үг л хоёр хүүхэдтэй. Тэгэл манай гэр бүлийн хүн ангаахын багш. Хоёр их сургуулийн багш гэсэн юм. Ерөөс гэртээ очихгүй. Өглөө хоёлаа эрт гарна орой очоод юу одоо тэр залуу байхад яасан сайхан ирч хүчтэй тэгж явуулсан мэдэхгүй. Би эндээс ангаах бол ойрхон шүү дээ өглөө тараас. Оюутны байранд шүү дээ. Ангаах оюутны байрч бас хэлдэг шүү дээ. Зөндөөхөө бид нарын дээш нь өргөсөн тийм гоё 10 бараг 10 хэдэн жил амьдэрсэн юм шүү ангаахын оюутны байранд тий. Тэр мэтлэнгээр за тэр хувийн амьдрал яах вэ? Тэгээд би ингээд багш болж явсаар байгаад ичээ орлоо багшийнхаа нөөлгөн тэр томчуудын нөөлгөнд багш болсаар байгаад тэгэл насаараа одоо 43 44 дэх хичээлтэй багш. Тий ямар хурдан цаг хугацаа чи тий. Тэгээд ингээд багш болсон учраас би бол ерөөсөө багш байх ёстой хүн байсан байна. Тэгээ өөр байдгийм байна. Одоо бодоод байхад хүн амьдралынхаа яг ингээд яваад байсан миний даалгавар, шалгуур би бүгдийг л даасан л да. Тэгтээ миний шалгуур энэ эрдмийн мөрхөө энэ төмний одоо хүүхдүүд энэ агрономын аагаас яг үртэл цагаан толгойн заана гэдэг чинь ерөөсөө надыг өргөсөн байна. Тий. Би үеийнхэнтэйгээ адилхан тийм янз янзын юм өртөөгөө нэгсэн да. Тэгвэл яг л ингээл энэ өрөө. Одоо энэ 242-д би 24 жил хичээл орсон байна. Энэ өрөөнд яг энэ өрөөнд. Ургамлын бяцлаг өөр өрөөнд ордог байсан тий. Тэгэл одоо Цэндээхүү профессор Монгол Улсын их сургуулийн багш нэг удаа нэг ирж хаад үгүй миний хүү чинь өстө жинхэнэ Монгол Улсын их сургуульд ч би манайд ургамлын бяцлаг бас ийм байдлаар тэр лаборатори тэр бас заримдаа жоохон тийм байдаг зарим сэдв зарим хичээлийн үед тэгээ миний охин чи ямар л утаа хүн байж чинь аргагүй дээ чи орлог шавьмчлаг миний охин шиг магтан шүү дээ чи тийм агуу хүний шав хүн ч одоо яадгийг тэгээд агуунууд байгаа л да тэр алт үе би номнуудынхаа дандаа өмнөх хөвгдэр тэр агуу хүмүүсийг магтаж нөгөө энэ дээр бичдэг. Тэгээд багш болно гэдэг бол ерөөсөө л даалгавар л байдгийн мэн гэж бодсон. 24 настай хүн одоо би 67 хүрчтэй 60 тий өндөр наслж шít. Тэгээ багш болоод ингээ өнөөдөр хүртэл багш болол одоо энэ дотор миний багшилдаг юмнууд л ингээл байж л өрөөстэй. Энэ хэд юмнууд бүгдээрээ миний юмнууд би ингээл бүгдийн цуглуулаад шавьяага өргөөл. Тий тэгэл ингээл үдээ болсон ийм л хүн байна да. За очих ярихад бол өөрийгөө доос юм. Яг вэ гэхдээ надад өөрийгөө магтах юм сайхан боломж өгсөн мөн хамгаалан багштай талархлаа. Тэгэхээр гайхамшигтай. Ер нь юм цаг нь ирэхээр ийм л гайхамшигтай болд юм байна. Танд их талархаж байгаа. За баярлалаа багш. За тэгээд багшаа одоо та бол яг буудаан судалгаагаар бол дагнж хамгаалсан тийм ээ. Одоо яг би нөгөө өмнө улаан буудаа гэдээ асуухаар улаан гэж яадаг гэж хэлжсэн тийм ээ буудаал гэж. Тэгээ одоо ер нь буудааныхаа тухай яри тэхүү багшаа. Тэгээ судалгааныхаа ажлын талаар. Тэгээ нөгөө агроном хүн чинь агроном хүн багш хүн гэж судлаач хүн чинь өсөл ургамал тайртай болд юм байна. Малын яг махын нийтэдгэл байх би бол ургамал чин сэтгэлээс ургамал тайртай. Тэгээ үнэхэр гайхамшигтай. Тэгээ яг ингээд яриад явал энэ чинь ургамлын аж ахуй гэдэг хичээл чинь бүх таримл ургамлыг магтаадаг хичээл. Магтаалтай хамт яаж ургуулдаг, яаж ивэдэг, яаж хайрлах ёстой гэдгийг заадаг хичээлтэй шинжлэх ухаан. Тэгэхээр буудан дээр манайхан нэг тэгээд байдаг. Миний шанарч аманд нь уугаар хэс улаан гэж хэлдэг. Тэрийг яагаад бид нар энэ цаг дор хөвшүүлчих вэ гэхээр read wait гээд нөгөө англи хэл дээр wait wait ч гэдэм үү өөр ингээд нэрээр ингээд явдгийг шууд англи хэлээс орчуулад улаан болгоцсон. Түүнээс миний надыг боожулсан багш нар хизээж улаан буудаа гэж ярьж байгаагүй. Тий. Би бол буудаа гэдэг нэрээр яасан. Тэгээ би буудаа судлаач хүн шүү дээ. Би буудаагаар миний эрдмийн анхны мөр явсан. Ийм буудаан тарилангийн төлөвлөгөөт буюу энэ цагтаар арай томруулаад уруу програмчлаар хамгаалсан л да. Ставрополийн үе аж ахуй сургууль дээр Оросод. Тэгэхээр их олон өнгийн үртэй буудаа. Цагаан өнгөтэй, улаан өнгөтэй, тэгээд бордон өнгөтэй гэдээ байна л да. Тэгэхээр ер нь цагаан улаан өнгөтэй л гэж үздэг буудаа яг омгийн юун дээр бол тодорхойлсон дээр. Тэгэхээр
хэрвээ үр нь улаан байвал яах юм улаан буудаа гэд цагаан үртэй байвал яах юм цагаан буудаа хэлтэй нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ цаг дээрээс яг л зөв л ярих хэрэгтэй. Яг мэдлэгтэй хүмүүс бол зөв ярьдаг юм. За мэдлэгтэй байсан мөртлөө мэдлэгээ мартсан ч байдаг юм уу эсвэл ингээд савлжахаараа хүмүүс улаан буудаа гэж яриад байгаа. Тэгэхээр гол нь ийм ялгаа нь энд байдаг. Омгийн ялгаагаар үрийн өнгөхээр улаан өнгөтэй цагаан өнгөтэй. За улаан өнгөтэй үр яг омгийнхаа юугаар бол ихэвчлэн нэг омгууд олон омг байна да. Тий. Жишээлх юм бол мэлтүрөм, эретус, берум, ферогений омг гэдэг ингээд олон омг байна. Тий эдгээр бүгдээр сортын нэг өсөндөө өвн. Тэгээ сортын шинж тэмдгийг тодорхойлдог энэ омгууд бахаар энэ саяын нэрлсэн 3 4 энэ омг бол улаан өртэй. За тэгээд альбод омг гэдэг грекум энэ төрхөр өрн цагаан омг дээр энэ тис тийм юм ашиг өөр ялгаа гарч ирж байгаа. Тэгэхээр трийг бол мэдчихнэ. Тэгэхээр их сайхан. Тэгээ би шавнартаа гэлдэг. За тэгээ яах юм энэ альбодом өрн цагаан тодорхойлсон дээр тэгээ грекум өрн цагаан тэгтээ сортой гэл ингээл ялгаа гарна шүү дээ. Тэгээ тэрийг юу гэх вэ? Энийг цагаан буудаа гэх юм ба та нар гэдэг. Тэгээ би хэлдэг. Тэгсэг хилээд байхад яадгийг мэдэхгүй тэр улаан гэдэг өмнө нь оруулаад англи хэлнээс орчуулсан махан хэллэгээр л нэрлээд байгаа байхгүй. Энэ надад жоохон тиймэрхүү санагдав тий. Тэгээ одоо миний шав боожулсаар байгаад бакалавраас нь боожулсаар байгаад ургамлын аж ахуй шавьдаа өвлүүлсэн гэдэг юм уу. Одоо шинжлэх ухаан ямар нэг юм өвлүүлэхгүй ч гэсэн би яг багшаалгасан шаваа энд үлдээж байгаа шүү дээ. Одоо энэ дотор одоо энэ ажлуудыг бүгдийг надад хамт хийгээ явж байгаа. Дөршигэн багш байна л да. Тийм тэгээд энэ одоо арай улаан буудаа гэж ярьдгүү. Хэр нь ярихгүй. Тэгэхээр шавнар одоо энэ цагийн шавнар бол бүгдээрээ буудаа гэж зүүн нэрлэнэ гэж бодож байгаа. Ер нь таримл ургамал гайхамшигтай. Монгол оронд урахгүй таримл байхгүй шүү. Тий, манай хөрс чинь гайхамшигтай хөрстэй. Монгол ороо. Тэгээ цөл Монголын цөл гэж яриад Монгол цөл байдаг байхгүй юу? Цөлөрхөө хэрлээ нөхөөс Монголын цөлөрхөө хэрийн хөрс бас тустай. Хоолсайтай. Өөр орнох шиг шүү. Дэлхийн тэр 4-5 нэртэй цөл байна. Тэд нэр Хайдарабадын цөл, Ахлакамын цөл энэ хойдолд цөл байна шүү дээ. Орсын энэ сагарын цөл гэдэг энэ Африкийн хойдлоор. Энэ шиг биш. Тийм Монгол бол үнэхээр тосон өрөөстэй. Тийм гоё Монголын өндөрлөг гэдэг чинь гайхамшигтай бүс нутаг. Тэгэхээр энд бол зөвхөн би энэ номнуудаар бичээд идэг. Ер нь бол Монгол орны хөрсийг голж болохгүй. За юу голох вэгээр бидний өөрсний хандлага л байгаа. Яг Монголд юу ургадаг. Бид нар мал аж ахуйн орн. Тэгээ малчин улсууд бид нар тэрийгээр мэдгээс юу тэр энэ өөрснөөгөө мэдхгүй гэж хэлдэг байдаг. Тийм хүмүүс тааралдаж илээсэн. Тэгтээ одоо яалтаа нэлээ. Тэр хүний байж байгаа мэдлэг энэ тэр хандлага энэ тэр тийм ээ. Тэгэхээр тэрийг өөршөө хэрэгтэй. Тийм болдгийг. Тэгэхээр энэ өнгөний хувьд бол ийм юм байна. Одоо бог удаа буюу шав удаа байна. Шар будаа гэдэг ярддаг да. За энэ будааны их нь яг Жуковскийн тодорхойлсноор Монгол орн Монголын тал нутагт гаралтай. Тэгээс тий энэ овёс буюу хашуу будаа гэдэг Монгол ер нь овёс гэдэг нь орос нэр нөхгүй да. Тэгээ оросоор ярьдаг. Энэний зөндөө олон аав өвг ижи энэ Монголд байна. Бас байна. Тэгээ бид нар яг энэ судалгааг сортын судалж байгаа гэрнээ хажуудлаас нь бас тэрийн судлаа явж байгаа. Тэр нь хайгаа явж байгаа. Зарим газар байна. Тиймэрхүү. Тэгэхээр манай энэ их оронд маш олон таримл ургамлын өвөг дэц байна. Байдаг тий. Байсан. Зүгээр яг энэ цаг тэгээд зарим нь хуурдаад тийм ээ тэрний араас боожулдаг, тэрний араас судалгаа хийдэг. Юу ингээд бас ерөнхийдөө ургамлын аж ахуйн шинжилгээ ухааны судалгаа нийлээ сайхан болцсон. Сайхан болцсон дархны ургамлын газар дээр элэнгүүрэл чих сайн хийдэг шүү дээ. Тэн дээр бол сайхан болцсон. Гисэг идэж гисэн үе үеэрээ ингээд яваад байхаар бас нэг өөр байна. Өөр шинжилгээ ухаан нарийсаад ороод ирэхээр тэрлүү илүү татагдаад тэгээд ингээд юм орхигдох юм уу? Орхигдохгүй мөртлөө гинт гарч ирэхээр тэрийг нарийн судлах гээд бас ингэсээр байдал ингээд нэг юм болдог. Тийм. Гэхдээ бүгдээрээ хамтарч байгаа. Ер нь бол агрономын шинжилгээ бол ерөөсөн үнэхээр гайхамшигтай. Агроном мэрэгжил өөрөө гайхамшигтай. Агроном хүн судалгаагүй явахгүй. Одоо би даалших чиж би судалгаа хийхгүй мэдэхгүй юм зөндөө танигдахгүй юмнууд их байна. Тэгэхээр би судлах нь биш би шавнараа боожулж энэ төмний хөөхтийн мэлми оюун санааг нээх ёстой. Энэ л уртаа болох ёстой байхгүй тий. 10-ад шав удирцсан одоо 3 шавтай ноцол тийм үү яа тий бид нэр өөрөөсөө явж штэ тий одоо нэг бүсгүй ирдсэн л байна бид нар тий үндсэн миний яг эрдэмтэн болох суурийг тавьсан
таримл бол буудай. Үнэхээр гайхамшигтай таримл би хартай. Зүгээр ер нь бол ашигтай ургамлуудын судалгаа олон хийж байна л да. Энэ 10-аад хүүхдүүд чинь бүгдээрээ ашигт ургамлын судалгаан дээр хамгаалсан хүүхдүүд байгаа. Одоо дахиад ашигтай ургамл дээр ээж будаа энэ хүчсэн гэдэг гайхамшигтай ургамлаад байгаа хүүхд судалж байна. Овёс чинь болсон судлагдсан гэдээс ямар овёс нь судлах юм зөндөө байна. Одоо миний шав судлаа явж байна. Иймэрхэн. Одоо Батмөх багшаа хоёлаа сая нөгөө ээж будаа гэдэг дурдлаа шүү дээ, тийм ээ. Энэ ээж будаа гэдэг чинь яг одоо бидний хэрэгжилж яснаар яг ямар будаа байлээ. Тэгээ энэ дээр ажилласан бас судалгааныхаа талаар бас жоохон дэлгэрүүлээд ярилах шаа. Тий. За энэ ээж будааны бас судалгааны гэдэг юм уу Монгол оруулж ирсэн түүх бол бид нар яг Батмөх гэсэн автораар хийгдээгүй. Самбуу гэж гайхамшигтай бас биологийн доктор хүн байсан шүү дээ. Самбуу гэж ботаникийн хүрээлэнд байсан. Сүүлдээ самбуугаа бол Адраад ажиллаж байхдаа оруулж ирсэн. Германы нэг сорт. Тэгээд тэрнээс бол батаа. Гэхдээ би самбууга талархаж явдаг юм. Ягаад гэвэл ийм сайхан ургамлыг Монголын энэ хөрсөн дээр бий болгоод Монгол хүн жоохон ч гэсэн идээд үзээсэй гэдэг сэтгэл тэр сайхан сэтгэлээр ингээд энэний хонос хөцөлсөн байхгүй юу. Тэгэхээр самбуу бол яхаарахгүй ээж удааны эхний автор Монгол оруулж ирсэн автор мөн. Тэрнээс цаашаа энэ сор судалгаа ер нь хийгдсэн. Манай газар трейдингийн нийгэмдэр тэр Германы самбууга оруулсан тэр ценос сортон дээр судалгаа хийсэн. Манай тэнхим дээр нөгөө тэнхим дээр тэгээ ценос сортыг ирээдүйтэй сортоор батлуулсан. Бид нар бол бас их азтай манай термин судлал ургамлын аж ахуй энэ цагийнхаар нөгөө бас англиар нь орчуулаад термин судлалцсан явж байгаа шүү дээ ургамлын аж ахуйч. Энэ шинжлэх ухаан дээр хятадын нэг доктор антад магистр төгөөгт илссэн. Зөв. Цагийн ирэхээр гэдэг юм уу бас хүний дээр сайхан хувь заягаар гэдэг юм уу тэр охины ажилдаг сургуулийнх нь ажиллаж байсан сургуулийнх нь 2-3 хүүхнүүдэд танилцсан. Манай сургууль дээр нэг ирсэн. Тэгж яагаад тэр ас чамг энэ ирэх боломж үрдээд бид нар ас чамгийг авсан. Тэгээ магистрийн өмнөгөө үед тэр ээж будаа гайхамшигтай гэдгийг би хэлье. Бүр тис хөнлөө. Луул явгийн ургамал. Орохоор яг л ууш харагддаг. Тийм бид нар өмнөгөө үед ч сар судалгаа хийсэн тэр хүүхдийн магистр ажил явагдсан. Дараа нь докторийн ажил нь яг докторийн ажилд нь санаа тавьд өсчлээ. 5 удаа 3 жил хавдаа тавихад нь би 5 удаа дагаж явлаа. Тавьсан өдөр дөрвөлгийн юуг ингээл дивсгийн хуваарлал ингэхээс ихсүүл бүгдэд нь оролцлоо. Тэр хүүхдийн судалгаад өөрсөн сая өнгөрсөн жил 24 онд одоо тэгж хаад хамгаална. Шатанда явж байгаа юм уу? Таван боловсруулалтан дээр явж байна да. Тэгээ энэ ямар гайхамшигтай гэдэг нь бид нар мэдсэн. Дэлхий дээр энийг яагаад ингэж сонирхоод байна ээж будаа Монголд ороод ирсэн. Дэрсэн дэлгүүрт байна. Ээж будаа гэхэр манайхан бас сайн мэдэхгүй. Тэр ээж будаа гэдэг нэрийг Кинава гэдэг үг нь өөрөө өмнөд Америк Португал хэлээр юм шиг байгаа. Эсвэл Мексик хэлээр юм уу? Ээж гэсэн үг. Тэгээ ээж удаа гэд нэрлэлсэн. Тэгээс монголчууд өгсөн нэр биш. Бид нар орчуулаад дээр энэ орчуулаад тэгээд нэрлэлчихгүй ээж будаа гэд. Ер нь бол уул явгийг яг луулийнхаа нэрээр байдаг. Санам байгаас луулийг нэг зөвлөл гэсэн үг л дээ. Тий. Ерөөсө морфолог нь тэр чигээр яг луул. Ер нь бол ивийн таарах юм бол ерөөсө урах чадахгүй байна гэж байхгүй. Тийм байхгүй. Тэгээ энэ дотор агуулгаж байгаа шимт хижээлийн бодсон организмд ямар ч юугүйгээр одоо жишээлх юм бол энэ ногоон олтнуудад зориулсан гоё хоол байна шүү дээ. Яг тэр шиг шууд шингэдэг уургатай. Шууд шингэдэг нийлэм нөөц устай. Гайхамшигтай. Уурга нь ерөөсөө л орлогдчихгүй амин хүчлэр ерөөсөө тийм дутуу амин хүчил байхгүй үйл орлогдох амин хүчил. Бүгдийг шингээдсэн. Тийм гоё. Шарвуурцагтай адилхан. Шарвуурцгийн дараа орно. Тийм. Зүгээр уургийн агуулмжийн хувьд одоо шарвуурцгийг яаж үүсгэх вэ? Шарвуурцаг чинь 35-аас эхлээд ингээд 42 байна. Ээж удаанд харьцангуй бага. Тийм. 14 17 хүрнэ зарим сортууд. Гэхдээ тэр үйл орлогдох амин хүчлийн найрлагаараа шар буурцгийн дараа орно гэдэг зүйл гайхамшигтай байна. Тийм маш гайхамшигтай. Тэгээ ерөнхийдөө бол зах зээл дээр ороод ирсэн байгаа. Энэ сансар керапорын тэр байдгийг яг үнэтэй байсан ч гэсэн тэр чанартай сайн технологиор хүн төрлөخت идээ сурч байна гэсэн. Энэ хоолны ургамлын гаралтай хоолны ач холбогдлыг их ойлгосон өөр аргагүй юм байна. Замаал амтны хоолоо идэлгүй яах вэ бид нар ялангуяа монгол хүн.
Тэгээ ийм арт өмнө энийг мэдэрсэн. Хятадын зах зээл дээр ээж будаа маш олон сорт байна. Тэгээ бид нар чинь ээж будааны сорт судалгааг дандаа хятадын сортон дээр хийсэн. Тэгээд шалгаруулсан. Монгол оруулаад ирэхэд өрийн нөөцний үед яг судалгаа учраас нэг олдож байгаа газрынхаа хэмжээгээр байгаа бүс нутгийнхаа бас юм хүмүүсийг харгалзаж байгаа л тэгэл өөр хятадаас оруулж ирж штэ энэ ч бас янз янзын юм байна. Нэг талаас байх ёстой шаардлага нэг талаас бюрокраси их байна. Тэрнээс ч болоод тэгээд яг л нэг баг шиг дэвсгийн дуршлаг тавиад байсан л да. Өмнө говьч ялгаа байхгүй авдаж ялгаа байхгүй. Тэгээ яагаад өмнө говьд тариад яагаад их юу алтай бүс тариад байх нөхөр онцлогтой. Ургалдаан хугацаа харьцангуй удаа үргэлжилдэг. Тэгээд их сонин. Тэгэхээр ээж будааны өөрийнх нь гарал үүсэл хаанаас үлээ. Тэгэхээр яг харахгүй говь бүс, яг харахгүй алтай бүсийн яг ховдын хор юус яг л таарад байгаа. Тохиромжтой гочоо тариад намар нэлээ орой болтлоо ховдын жишээ гомгоогоо хурааж авсны дараа ээж будаа урахад ягчгүй. Бид гэдэг андаа тэгжсэн. Бид тэгж судалгаа өгсөн. Тэгэхээр энэ бол гайхамшигтай, бас л гайхамшигтай. Зэрлэг өвнө өөрөө гайхамшигтай. Лөөл гэдэг овч ямар их юмтай вэ? Тийм шүү дээ. Яастэй хүчтэй овч шүү дээ. Тэгэхээр тийм байна. Тэгэхээр ээж удаа бол би ганцхан юмар нь магтаалын хэллээ. Олон юмар хэлсэнгүй. Энэ маш олон юмтай. Ач холбогдлын яриад магтаалын ярил маш их юмтай. Тэгэхдээ хүнд юу хэрэгтэй байна гэдэг ийм хоёр юм илүү их байдаг. Яста маш гоё. Тэг илчлэг байна. Тэгээ тэр илчлэг нь ерөөсөө хүнд илүү тийм нөгөө болтгүй өөхийг бий болгодоггүй. Зүгээр сайхан шингээл тэгэл энэ гоё юм болно махан бийд. Омег ашиглаа үлчтэй. Тий гоё байхгүй юу? За их сайхан яриа үргэлжилж байна гшаа. Одоо та чинь 44 жил ингээд сайхан багшилсан. Одоо өсгөж боожуулсан шавнар бол одоо зөндөө байгаа шүү дээ. Тийм ээ гшаа? Тий. За тэгэл 24 наснаас үдий боллоо ингээд багш болохоор юу л да ургамлын аж ахуй газар тариалангийн энэ чиглэлийг гэдэг юм уу энэ том салбар чинь их олон мэргэжилтэй байна. Үдий аж ахуй сургууль дээр бид нар за би одоо хэл хэрэгтэй одоо надаас энэ тухай үнэн төв гэдэг юм уу яг бодиттой баталгаатай төв ярихад бас энэ томчулч нь бас ингээд өндөр талчаад байна шүү дээ миний багш нар гэсэн үг. Тэгэхээр агроном гэдэг мэргэжил дотор их олон юм байна. Энэ дотор жимсний аж ахуй, ногооны аж ахуй, ойн аж ахуй, тэгэл газар тариалангийн үйлдвэрлэлийн одоо энэ фермерийн янзтай холбоотой шинэ цагт гарсан олон мэргэжлүүд байна. Энэ бүхэн бүгдээр байна. Тэгэхээр би одоо яг энэ хугацаанд байж байхдаа газар тариалангийн үйлдвэрлэлийн менежментийн хөтөлбөр энэ манай факультет дээр манай сургууль дээр эхэлсэн. Ургамал зүйч агроном гэж гоё юм байлаа. Ургамал хамгааллын агроном гэж их гоё мэргэжил байлаа. Одоо нэр нь өөр одоо төрлөн жоох өөр болох гээд байна. Болцоо явж байна. За тэгээд дээрэс нь селекц өрийн аж ахуй агроном гэдэргээд ингээд салбарсан. Тэгээ энэ бүхэнд би оюун санаа ерөнхийдөө өөрийнхөө сэтгэлийн тэрийг зориулсан байна. Олон ургамал зүйч агрономын хамгийн анхны анги миний даасан анги. Тэгээ оёогоц. За тэгээ тэрээс хаашаа ингээд байна. За ургамал хамгааллын агроном одоо нэлээд хэдэн төгсөл болж байгаа. Хамгийн олон хүүхдээ анги би даажсан байна. Тэгээ миний шавнараа олон ургамал хамгааллын агрономод энэ тэнд ажиллаж байна. Их сайхан ажиллаж байна гэсэн. За тэгээд яг агроном мэргэжлийн ангиудыг бол би ерөнхийдөө би ургамал хамгааллын агроном мэргэжил, жимс ногооны агроном, селекц өрийн аж ахуй агроном ингээд энэ хідэн салбар шинжлэх ухаан энэ мэргэжлийг яхад би нийтдээ 8 анги даасан байна. Яг Батмүг гэдэг нэрээр. Хавсраа даасан ангиуд бас байд юм байна. Би одоо энэ олон хүүхд 3500 4000 шихуу улсуудыг чинь зарим нь мартсан шүү дээ. Тэгээ зарим шавнартайгаа уулзахаар зарим нь танихгүй нэрийг мартсан явдлаа. Нэрийг мартахаар би одоо нэг тийм суузалтай маш нэрлэхэд бас хэлэхгүй. Тэгээ нэг ингээл нэг тэгсгээд өнгөрөө. Тэгэхээр арайчтай намайг танихгүй байна гэдээ үйлжсэн хүү байна, үйлжсэн охин байна. Тэгээ багш намайг танихгүй байна гэдэг зүг зүгээр байж захта тэгээд багштай одоо яаж байгаа юм. Уулын багш нартай багш нарын нэг л байсан байж таарна да. Тэгэхдээ их залуу байхдаа алдсан юм зөндөл байдаг байлгүй төмнийг хүүхдэд юу ч өгчээсэн бөөмөд штэ. Сүүлийн 20 гээд 30 жил 30 шахам жилд бол би жинхэнэ багш болсон л да. Тий. Ерөөс бүх юм гарт ордог. Ургамлын физиологч цээжээр гарт орно. Ийж гарт орно. Ийж гарт орно тий. Тэгээд үнэхээр жинхэнэ багш болсон. Ийм тий энэ мэргэжил бол гайхамшигтай. Тэгээ энэ олон мэргэжилд өсгсөн. За магиструуд
бакалавр би диплом зөндөө удирдсан байна. Тэр мэдэхгүй тоолдсон. Би ерөнхийдөө 40 магистр удирдажээ. Гүмээр ядааш энэ багш нар дотор удирдсан л байлгүй би тэгээд тийм их эрдмийн гоё уурхай энэ хүйдэж хувьсрал энэ агроном факультет агриколог гэдэг ингээ нэр солиод агриколог дээр явж байна л да. 2 удаа нэрээ солилцсон юм да. Тийм байна. Тэгэхээр доктор 10-аад байна. Одоо бүр ингээ боожуулаад гаргацсан. Тэр докторууд 10 докторуудаас за нэг яг 50% би бас авсарчээ. Мэргэжлийнхэнтэйгээ өөр мэргэжлийн гоё эрдэнэтэй авсарсан байна. Тэгээд энэ хамгийн анхны докторыг Цэрмаагаа гэж агуу эмэгтэй байсан. Дархны хүрээлэнгийн профессор агуу бас академич хүн байсан. Тэр Цэрмаагч юм да одоо тэр үед надыг 20 хэд за 30 хэдтэй багш болоод хамгаалсны дараа 30 хэд болчихж байгаа юм да. Тэгэхэд эрэхтэй нэг хүн удирчсэн нэг тэр нь одоо Америк байдаг юм уу вэ л да. Тэр охиныг тэр багш удирч байхад миний нэрийг ардаад байсан шүү дээ. Тэгээ надыг яг эрдэмтэн хүн төрүүлэхийг Цэрмаагч гаргасан байхгүй. Тий агроном чимрэгжилтэн бэлтгэхийг ич орлоо багш. Миний сураг тавьсан. Би тэр хүмүүсийг би өөрийнхөө юмдаа биш шүү дээ. Юм бүхэн учиртай. Юм бүхэн их сурвалжтай. Тэгээ энэ хоёр их сурвалжийн буйнд би ингээд ийм олон төмний хүүхдийг оюун санааг нээгээд, мэлмиг нээгээд бүх талыг ингээд хариуцаад ингээд явсан байна. Энэ дотор юу байна? 3 хүн Казахстаны Астанагийн их сургуулийн багш нар байна. Казахууд байна. Сонин байгууд хүний амьдрал гайхамшигтай. Өстой үнэхээр гайхамшигтай. Би бүр гайхтай. Гэхдээ Казахуудад нэг хүүхдүүдийг ингээд энэ дээрээ энэ манай докторын төв сурч ирсэн. Тэгээд дандаа агроном эдийн засгч хүн байна. Тэгээ бас гайхамшигтай эдийн засгийн сайхан эрдэмтэн залуустай би хамтарч өдөрчсэн. Тэгээ гайхамшигтай потенциалтай шүү. Өндөр шүү. Манай эдийн засгийн сургууль гайхамшигтай сургууль байдаг. Одоо эдийн засаг менежментийн сургууль гэдэг сургууль болсон байна. Бас нэг нэрийн солиод ингээд авахар тийм агуулууд байсан. Агуу бас алт үеийн эдийн засгчд байсан. Тэд нартай хамт ажиллаж байсан хамтарч. Яг хөө тэд нар янз бүрийн насны өрөөнд чацууднуудын ч гэсэн ахмадууд гэсэн зарим нь алгал да. Тэр бол үнэхээр дурсъя гэж бодлоо энэ дотор. Инженерийн сургууль дотор байдгийг. Миний 40 магистр дотор зөндөө инженерийн багш нартай хамтарч удирчсэн. Гоё шүү инженерийн сургууль, агрын сургууль хоёрын жинхэнэ хамтарч юм хийдэг их сайхан юу байлаа. Тэгээ тийм байна л да. Одоо 3 тал явж байна. Тийм. Гэхдээ 3-ууд яг ингээд хамтраад одоо ер бүх юм ингээд яаж байгаа гуруулаа л байгаа. Гэхдээ би шаваа өсөхийн тулд шавнараа хүний энэ их сургуулийн багш хүн профессор байна. Профессор болоход ямар юу байх хэвээр ямар шалгуур тэрийг яхахын тулд би дэмсэн энэ хүмүүс байна. Одоо энэ 3 дотор байна л да. Одоо нэг нь бол би дангаараа удирдах чинь. Нэг нь бол дор жогмыгаа нэрийг тавиад ингээд дор жогмдоо бас нэг хүнийг бас авсаргаад ингээд явж байна. Тэгээд багш хүний нэг зорилго бол ерөөсө шаваа боожуулах. Яг үнэ. Энэ шав чинь хэрвээ таны ажлыг одоо үргэлжлүүлээд жинхэнэ чин багш, чин судлаач, чин сэтгэлийн ийм хүн байх юм бол та өргөх ёстой гэсэн үүрэгтэй багш хүний. Тэгээ би шаваа боожулсан. Би тэгээ нэг энэ дотор яг бас хэлхэл ёстой л да. Үеийн ректоруу дандаа Ахмад үеийнх нь миний багш нар намайг өргөсөн, намайг дэмнэсэн энэ сургуулийн багш болтол ингэж бүх талаас нь ингэж хамгаалж явсан. Сайхан миний Жаминжуу багш байна. Санжид Захирал байна. Төмөржүү байна. Ректор байсан Төмөржүү багш манай сургуулийн захирал байсан шүү дээ. Тэгээд дараа нь хамгийн сүүл нь Алтан сүх байна. Тэгээ манай агрономи талаас өдөөж хувь сургуулийн ректор байсан. Тэгээ залуу үеэс эхлээр би багшаавын барилгаар нэгэн үед инженер ингээд газар тариалан технологи үнд сурж байхад миний шав байсан хэрүүга. Тэгээ хэрүүга тэгээд яг дор чугмыг яг докторыг хамгаалуулаад ирэхэд хэрүүга байсан. Тэгээ би хэрүүгадаар хөтөлж орж исэн. Одоо энэ нэг яг өөрийнхөө бас нэг нэр магтаал хэлчих гэж бодоод байна. Би нэг 60 гаруй насц юм чи одоо би нэг манай үеийн чинь бас нэг сонин штэ. Зарим нь бөөр ингээ өөргөө их сайн магтана. Зарим нь өөрөөсөө магтахгүй. Би тэгээд ганцхан юм боломж мөнгө амгалан багш олгож байгаа учраас би магтчихъя гэж бодоод. Тэгээ яваад орсон чинь би өөрийгөө магтаагүй хэрүүгад гэсэн байхгүй. Хэрүүга их луцаалул да бас их тий сайн удирдагч штэ. Манай сургуулийн 8-9 жил удирдахдаа байлгүй одоо залуу хүний зориг гүч залуу хүний суу зал янз янз юм байна штэ тий. Тэгээ сургуулийг сайхан авч явсан.
Өө тий Гамбол директор би мартчих штэ. Гамбол гэдэг директор байлаа, Бямба захирал байлаа юм агуу директорууд энэ хөдөөж хөвсрүүлж бас гоё штэ. Үе үеийн янз янзын насны агуу сайхан удирдагч директоруудтай байсан. Тэгэхээр хэрэг захирал дээр яваад ордё. Нөгөө хөгч хамгаалчаа өрөөд ирдэ. Энийг хурдан хамгаалуулах, яг хугацаанд нь хамгаалуулах суу зайл надаас гарсан. Тэгээ манай дөрч огмын удирдсан хятад багш нөгөө талын. Би Монгол талын бас орцуулгаа ирдэж явж байгаа. Би тэрийг янзлсан. Тэр багш би хийгээл миний шавч юм янз хийн штэ. Энд суура тавиад энд магистр хамгаалц өгч яг тэрний цаашаа өргөлөө явж байгаа юм чинь. Би хамгаалдаг юм би хийж байгаа. За энэ ургамлын цаанаас санаа тавина. За энэ туршлагыг өгөөдүүлж болохгүй. Янз юу очих вэ гээл тэгэл хэмжилт энэ төр хийх шүүгээл нэг удирж байгаа диплом нөх байт юм уу тэнд нартай. Тэгсэн чи юу тэр хүн хэлж байгаа. Утсаар гинт яриад би. За пагмаг нэг ирчил хамгаалах гээд байгаа юм шиг жоохон дахиад судалгаа хийлгэхэд байна л да. Манай пагма чи юм чин сэтгэдэг. Тэн зөндөө ажлыг хийж өгч байгаа. Тэр дарилангийн их сургууль дээр тэр уучхаац дээр нь сургуулийн гоё бааз байдсан шүү дээ. Нөгөө юу гэлээ тэр бааз их гоё нэр хөөрхөн нэртэй хятаар их л гоё нэр гэсэн. Тэгээд би ярьж байгаа. За профессор тэгэхэд пагмагийн багш агрономийн факультетийн декан байсан да тэр үед. Тэгээд за захирлаа энэ пагмаг яагаад ингээд нэг жил хойшлох гээд байна хамгаалуулмаар байна. Яагаад гэвэл би одоо нөгөө тэтгэвртэй гармаар байна. Пагмаг боожуулмаар байна. Тэгээ одоо оронтой гаргаж өгмөр байна. Хичээл хамт заагаад ингээд боожуулах хугацаа болох гээд байна гэд. Тэгээ тэр агуу маш ундаг хүн одоо ч гэсэн байгаа. Одоо нодон намраараа би тэр хуулийн өрсөн. Ирээрээ гэл яага. Таяр. Тэгээ би тэр амжихгүй байна. Тэгсэн чинь хилээд гсэн. Тэгжээс л пагма хамгаалахаар юу одоо хамгаалтанд оруулна гэж нөгөө юунуудыг чинь ийш тийш ингээд явуулд юм байна тийм ээ. Тэгээд хамгаалахаар хаамч байдгийг хамаагүй сургуулиуд явуулд юм шүү дээ. За сайн байна. За тэгээд зүтгэж шүү гэсэн. Тэгээд хамгаалсан шүү дээ. Тэгээд хамгаалчаа хүрээд ирсэн 7 сард ирсэн. Эрэхт нь хэрэг захирлын тэр амраг байсан юм бэлгүй. Би орсон чинь хөөс та миний багш иймэр жинхэнэ агуу профессор багш шаваа боожулсан юм чинь. Тушаал гаргачихна багшаа санаа зовлтгүй гэсэн. Тэгээд 9 сарын 1-ний тушаал гараад тэгэл багш болсон. Тэгээ багштайгаа би яг энэ тангамд би лекцэн ороод пагма дадлага ороод битэр яг 6 жил дагсан байна. Яг багш болдог юм дээр би 6 жил дагалдуулаад 2019 онд багш нь юу яасан. Тэтгэр тогтоолгоод бас жаргарцсан явж байгаа шүү дээ. Хөдөөж хөвсөрвөл надад нялхаас гисүүлээд ийм одоо Ахмад нас хүртэл надад их ээлтэй байсан. Ерөөсөө энэ хүн бол яг энэ сургуулийн данстай өгөөд өмчнө гэдэг шиг надад тандж байсан. Тэгээ надад би тэр нэг захирал нэг хүн дуудаад надыг багшаа таа ч одоо та хэд настайгаа мэдчихэв үү гэж. Хиттэй чи мэдж байгаа мó би өөрөө мэдгүй гэсэн чинь бас нэг 60 гарч шээ нэлээ явцсан биш үү. Тэгээ би тэтгэрээ тогтоолгосон. Тэгвэл би ямар ч тийм надад тийм стресс байгаагүй. Үгүй ч аргагүй шүү дээ. Энэ ийм үдийн наслаа энэ сургууль дотор яг ээж авда эрхлээг юм шиг эрхэлж явлаа. Би ерөөс надад би Индра гэж агуу хүн байсан. Проректор. Индра багш яг би 9 жилийн урлагтай яриад аспирантурд явах байсан. Тэгсэн чинь 3 жил ажиллахгүй болохгүй хүмүүс тэгдэг намтаа гэд. Тэгээ би яг 3 жил ажиллаад энэ дрогч надыг одоо яах явах юм уу эсвэл одоо ингээд байгаад байх юм уу гэд. Тэгээ би яг 3 жил ажиллаад явж ирсэн. Аспирантур тэр үеийн урсгал дээр бол. Тэгээд энэ мэтлэнгийн ийм агуу хүмүүс дотор ингээд байсан. Ээж аавтайгаа бол их би ээжтэйгээ нэг 10-аад настай аавтайгаа нэг хэдэн настай 10 гэдэг. Тэгээд 10 хэдэн жил хамт байжтэй. Бус насанд яг нэр би яг энэ хөдөөж хүн энэ салбарын энэ тоогон дотор эрхэлж өсөд өдий болж шít. Тэгэхээр энэ гайхамшигтай байгаа. Тийм энийг бол өрөөсөө тэгэл одоо ямар гайхамшигтай юм мэдгүй. Би зөв газараа л ингээл мэрэгчлэн ерөөл гэж тийм ээ. Малын эмч байсан ч гэсэн би малын эмнэлгийн сургуулийн багш байсан. Ганцхан намайг би ихтэйс агроном болох хэрэгтэй байсан. Эрхэн өнгөд яжхуу дээр очсон чинь байхгүй байсан учраас би агроном болсон. Тэгээ алдаагүй. Тэгээ малын эмч байсан бол бас л адилхан сургуультай дээр багш болно. Гэхдээ арай цөөхөн шавнар боожуулах ч юм уу яаж мэдхүү дээ тиймэрхүү санд. За тийм багшаа. Одоо хоёлаа багшаа ингээ сайхан шавнарынхаа тухай ярьлаа. Одоо хоёлаа багшаа энэ таны бас нэг магтчихдээ юм уу? Да тэгэл багшаа. Энэ одоо шавнар дотроос биш үү? Одоо яг ингээ тоолоод үсэн чи 10 хүүхдэл байлгүй дээ. Аа тэгэл байх. Монгол Улсын гавьяа тагран болсон байна. 10 хүүхд. Төрийн шагналтай тэр миний Ганбаатар
ангийн дарга. Миний ангийн дарга ш Ганбаатар. Дархны хүрээлэнгийн Ганбаатар сая хөдөөж шин ухааны академи гишүүн болсон гэж хэлээ. Тийм талархаад баршгүй тийм юм гайхалтай хүмүүс байна л да. Тэгээ төрийн түвшээ байлаа. Болорчулаа. Төрийн түвшээ баяр тулга. Хөдөөж яамны төрийн нарийн бичгийн дарга байсан. Эдгээр чи бүгдээр миний шавнар. Тэгээ одоо зөндөө олон шавнар энэ бодлого дээр хөдөөж яамд ажиллаж байна. Энд байна. Тийм. Инженерүүд тэгээд яг би хахад одоо миний анхны даас ангийн хүүхд чинь луутай хүүхдүүд байхгүй юу? Одоо эвэл хүүхдүүд. Эдгээр чинь том болчлоо. 60 одоо эдгээр чинь 61 2 таг гинэ. Багшаасаа 1 4 5 4 мааш. Тийм сонирн байгаа. Хүний амьдрал гэдэг. Тэгээ би тэднийг чинь социализм үед бол ангийн багш их л мэдээллийн сайн мэддэг л байсан баг. Гэхдээ би яхаараа тэрийг мэддэг өнгөрдөг мэдхгүй. Миний ангид тэр байтхан надаас 75 та хүн байна шүү дээ. Эдний анги дотор би тэрийг энэ жил мэдэж байгаа. Энэ жил Ганбаатарынхаа буюу Ганбаатарын төрийн шагналын юунд очиод гоё ёслолд очиод тийм мэдж байгаа. Багшаа таяагч тэр багшаа тэр бишгч тэр багшаа даваасрын чи тэр тэд нар надад хэлж байгаа. Би тэгэхээр надад ерөөсө тэр хүмүүсээ чи одоо Батмангүй ангийн багш бүгдийг нэг ингэж мэдчих хэвээр гэж хинч тэгж хэлж байгаагүй. Тэр алтан үеийн миний багш нар. Тэгэл би зөнгөөр нэг бангийн багш нэртэй ингэж авсараагаад 10-аад анги даасан байна л да. 8-9 ер нь тэр мэтлэгээр л явсан юм шиг байна. Тэгэхээр ийм гайхамшигтай миний шавнар үнэхээр гайхамшигтай шавнар олон байна. Өшөө олон шавнар бас байна. Дандаа тариалан дээр ажиллаж байгаа. Сүүлийн энэ залуучуудаас 19 онд хамгийн надаар энэ агрономи агаас яг хүртэл залуусан хүүхдүүд 19 онд төгссөн. Тэрээс хойш би болоохгүй энэ чинь шаваа ажилласан юм чинь дөрж юм одоо эдгээр сэтгэлгүй баа тий. Эдгээр хийх хэвээр. За байгуулсан юм бол зөндөө байна. Бас энэ сургууль би зүгээр ингээд нэг багш байгаад ингэж яагаад ингэсэн хүн биш үү. Одоо энэ агро парк гэж байна. Би тэрийг одоо энэ заавал хэлнэ. Түүх үнээр байх хэвээр энэ ашигмаа. Тэгээ яг одоо түүх мэдж байгаа хүн бий л байна л да. 96 97 онд байна шүү дээ. Манай сургуульд яг бидний үеийн бас гайхамшигтай одоо над шиг юм профессор байх хэвээр улсад байсан. Профессорууд хөрөөсрөнгээд эмгээ аваад өгсөн хөрс судлаач. Ганбаатар гээд Ташкентийн хөдөөж төгссөн. Сэлих зөрүү аж ахуй агроном. Гайхамшигтай профессор. Ста үнэхээр гайхамшигтай. Бид нар жацуунууд ахгүй юу? Жацуунуудаа одоо магтчихээ да бас найз нараа. Тий. Яг инхтэн багш хөрс судлаач. Ташкентэд хамгаалсан. Тэгээ бид нар чинь нэг үеийнхнийг л би ярих гэдэг шүү дээ. Яг жинхэнэ гоё агроном тэр байсан тийм агуу үеийнхнийг ярихгүй бол бас болохгүй. Тэгээд эднэр байна. Итгэлгээд ургамал хамгааллын агроном. Ташкентэд өгсөн Ганбаатар багш гэрүүлийн хүн. Агуу профессор байна. Тий, ургамал хамгааллын ерөөсөө бас аагаас яг хүртэлгийг мэддэг. Одоо бидний үе хийж тийм л усуд байдаг шүү дээ. Ерөөсөө аагаас яг хүртэл мэдэн дээр зохион шинжлэх ухааныг тий. Тэгээ миний найз нар л гэсэн үг шүү дээ. Яг нэг үеийнх нь чандуун гээд. Яг уу яг нялхаасаа багш болсон нь бол 24-тээс багш болсон би. За 25-таагаас багш болсон 6-аагаа багш болсон тэр миний саяын нэрлдэг миний найз нар байна л да. Тэгээ энэ агуунууд байна. Одоо эдгээр чинь дээш дэвшсэн миний өстө харамсалтай дэвшсэн хоёр найз байна л да. Профессор Ганбаатар хоёр. Одоо итгэл багш би тэр бол одоо энд загаал явж лээ юм аагээл явж лээ тий. Бас төмөн тустай юм аа хийж шин бид нар чи тий. Тэгээд энэ найз нараа дурсахгүй өнгөрч энэ дайлан дээрээс болохгүй. Тэгээ би агро парк ярих гэдэг байна л да. 96 97 онд профессор багш нэг өдөр надад л хэлдэг юм. Батмөхөө нэг их мөнгөтэй нэг солонгос энд ирсэн байна. Гэхдээ тэр солонгос энэ янз энэ шашны юм шиг болоод байна гэх. Яаж энийг ашиглах вэ гэдэг. Тэгвэл миний талгаа ажиллаад би тэр үед ургамлын аж ахуй би тэр үед нэг энд нэг албан тушаалтай лээсэн. Юу байлаа? Яасан? Ургамлын аж ахуй би ургамлын аж ахуйн тэмдэглэгч нэг 2 жил хийсэн. Хөрс агар хэмэхийг нэг 2 жил хийсэн. Би тэмдэглэгчээр 4 жил хийсэн юм байна да. Яагаад ч юм тэгээ нэг томчуулж байсан. Тэгэл яа гэм мэдгүй би ч гэтээсээ тэгэл бас нэг тийм бас нэг ажил өөргүй гэдэг юм тэр надад нэг тийм хандлага байсан юм тэр тухай үед би тэр мэдээдгүй одоо бодоход яасна учраа болдгоо байхгүй. Тэгэл яажсан. Тэгээд профессор багш тэгдэ. Тэгэхээр би тэгдэ. Миний толгой яг жинхэнэ би мэлмэгээр эргэлдээд эхэлж байгаа дотроо. Үнээр ногооны аж ахуй судалгааны хөрөсө байхгүй. Ургамлын аж ахуй бол байгаад байдаг. Болохгүй байлгаад юунуудаар ингээ хуваарлахад үр тарианы аж ахуй, кэрийн таримлын аж ахуйгаар явж шүү дээ. Ногооны аж ахуй байхгүй. Тэгэхээр толгой ажиллаад яг ногооны аж ахуйн сургууль судалгааны бааз байгуулъя. Тий.
энэ агр парк энэ урт талд нэг юм байсан. Тэр үе амтны хүрээл ингээ баага байсан нөгөө нэг солонгосын хүүхдийн цэцэрлэгийн хажууд байсан шүү дээ. Одоо явуулсангийн үед ягаа энэ зайсанд. Тэгээ одоо нэг юм дотор ингээ ороод бөгнөд тэр сөөвөл атхан батхан гэдэг юмнуудын донд болчлоо л да. Тэгээ тэр манай сургуульд нэг данснаас шилжээ нэг байшинтай нөгөө солонгос хүүхдүүд байрлаж байсан. Тийм юу вэ? Модон байшин. Тэр их манай сургуульд өгсөн байсан. Тэгээ тэрнээс өмнө бид нар тэнд бас нэг жоохон юм хийдэг байсан. Тэгтээ яг бааз бол байхгүй нөгөө нэж хөвчлээ. Тэгээ гэж бодоод тэгээ тэр хүнтэй уулзсан. Тэгээ тэр хүний тэр солонгос хүн яа харахгүй христийн сүмийн ажиллаар ирсэн хүн байсан. Тэгээд профессор багш яагаад ч юм танилцаад тэгээ бид уулзаж ярьж хагаад тэгээ би тэгэхэд бодвол ургамлын аж ахуйн тиймийнхаа юу хийжсэн юм бэлгүй дээ. Тэр надтай тэгж уулзсныг бодоход одоо тэгж бодоод байна. Тэгээд тэр хүнтэй бүр яг таг уулзаад тэр хүн яах вэ гэсэн тэр хүн ерөөсөл тухайн үеийнгээр тэр $20,000 баха. Тэгээ 96 7-нд $20,000 их мөнгө баха да. Тийм л байсан баг. Тийм л юмны хөрөнгө оруулалт хийгээл. Тэр хүн их уриалган хүлээж авсан. Тэгээд энэ агр паркийн дээр ч ажиллахаар болоод тэгээд тэгэхэд сургуулийн захирал нь алтан сүх захирал байсан юм уу? Агроном хүн шүү дээ. Ер нь алтан сүх захирал чинь адлан бичээр сэлэк зүрийн аж ахуй агроном хүн. Дархны хүрээлэн их олон жил байсан. Тэгээ манай сургууль руу ирсэн тийм хүмүүс аахгүй. Тэгээд алтан сүх захирал тэр үе захирал байсан. Манайд тэгээд ногооны аж ахуй дээр 97-98 онд чинь Чулуунбаатар багш ирсэн ногооны аж ахуйн багшаар. Тэгээд нинж багш ирсэн Жимс найж ахуйн багшаар. Тэгээд Ахмад энэ хүрээлэнгүүдээс ирсэн Ахмад Эрдэнэтэй байхгүй да. Тэгээд нар Яманаа тэгвч бас тийм томчуултаа болчихж байгаа. Яг алтан үеийн намайг уужсан багш нарын дараа ирсэн улсууд байхгүй юу? Тийм. Яг тийм нэгтэй надыг бодоход хайрцангуй залуу багш нар л гэсэн үг шүү дээ. Би чинь 82 оноос эхлээд 97 он хүртэл гэдэг чи би бас нэлээд олон жил багшилсан. Ахмад багшаа гоц тээ. Тэгтээ сайхан настай том хүмүүс л тээ. Тэгээ тэр багш нар ирээд би бас хэллээ ингээд яана гэд. Тэг товчхон хэлсэн юм а. Тэгтээ би нарыг хэлээв. Тэгээ тэр хүнтэй ажиллаа тэр хүн $20,000 хөрөнгө оруулалт хийж явна гэд. Тэг бид нар газрын боловсруулаад эхэлж байгаа. Тэгсэн чинь би нэг тэр 97 оны одоо гэртээ хүрээд ирсэн чинь арай өмнө ирсэн байна. За ээж нь ч өнөөдөр өстө нэг дэлхийгээр цацагдлаа л гин. Яасан гэсэн чинь богдхан авал дархан цаастай газрыг гадны хүнтэй нээлж хагалж хөрсөн боловсруулаа өөртөө авах гэж гинөө. Тэг тийм явлаа ийгэлдэл зэрэгэл тийм байна. Тийм үү би ямар тийм хийж байгаач би тоохгүй ш. Би ер нь хинэггүй хүн. Ер нь хэр баргийн тийм янзын сөрөг хандлага сөрөг үгүй би тоодгүй байхгүй. Нэгээс одоо миний чихи тэр үе тухайн үед бөглжтэй мааш тийм вирус. Хэн мэдэргүй хөө тийм үү гэсэн. Манай хүн чин дээр насан турш та Монголоор явсан Монголда хайрд Монголыг үчтэй тий. Энэ тийм учраас социализм үе янз зэмэг мэдэн штэ. Тий. Тийм болохоор их ашиглаад байна. Энд одоо тийг болж байгаа юм. Яаж байгаа тэр тэр чин сургуулийн газар сургууль дээр манай тийм биш ногооны аж ахуй юм байхгүй гэдэг. Тэр төв манай гэр бүлийн хүн маш сайн мэднэ миний амнаас ирсэн үгийг бол сайн санааны хэрэг улсууд мэдэхгүй би өвөндөлөг ярьж байгаа шүү. Тэгээд өнгөрөө тэгээд энэ бааз суурин тавигдсан. Тэгээд $20,000 хөрөнгө оруулалт ачин гоё. Одоо хүртэл энэ каркас нь ашиглаж байна энийг 240 м² 3 хүлэмж гадна түнилийн материал маш их. Миний трактор жижигхэн бага ураа хүлэмжиндээ ажилладаг. Тэр мэдгүй ерөөсөн би тэр нийлээ 97 он хүртэл багш болохдоо үзээгүй юмнууд маш их юм өгсөн тэр хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ тэр хүн өөрөө яг тэнд ажилласан. Агар парк дээр. Тэгээ тэр үед чинь миний даажсан тэр урган зүйчийн анхны ангийн хүүхдүүд дадлах гэсэн. 8 хэсэг хүүхдүүдээр дадлах гэсэн. Одоо тэр дотроос бас сайхан явж байгаа хүүхдүүд байна. Хангахын шинжилгээ ухааны их сургуулийн уламжлалтын сургуулийн эмийн уран судлалын багш байгаад гэдэг хүн байна. Доктор болсон. Одоо миний шавчин дэцэн дидүр хөрсөр болсон. Их өгчэнгөө тийм. Дандаа би миний ангийн 8 хэсэг хүүхдүүдээс явсан. Тэгээ яг хөө тэгээд урамшуулаад тэр ээж багш урамшуулаад тэр намар нь дараагийн намар нь жилүү тэд нарыг солонгос явуулсан нэг гэсэн алга болсон оргосон тэр нэг тийм үе байлаа шүү дээ. Тэгээ над руу их яасан. Та одоо утасны дугаарыг бүгдийг мэдэж явах хэрэгтэй. Ээж аав нь мэдэж. Би ямар би ер нь хинэггүй юм байна. Ерөөс тэдний мэдхгүй. Тэгээ нэг идэг хүүхд алга болдё. Тэгээ ерөөс алга болоогүй 2-3 хүүхдүүд нь ингээд яшээ яваад байгаль ма тэд нар нэг л дээ. Тэгээд явсан. Тэгээд Нагар паркийг бол яг
одоо нэр төрдөө халдуулна гэдэг юм уу, нэр төр дээр харин сайхан болсон л да. Тэгээд би ямар аваачаа дам даржаа дашаанда тавьсан биш тийм ээ. Тэгээд энэ тийм гоё бааз байгуулсан. Одоо энэ тэр суурин дээр өчнө олон докторууд ирлээ. Манай тэнгмийн одоо тарим судлаа, ургамал хамгаалал, ландшафт архитектурын тэнгмийн бааз болцсон. Маш гоё. Тэгээд дараа нэг гоё төслүүд хэрэгжээд ирж байна. Үе үеийн багш нар ороод ирэн, залуучууд ороод ирж штэ. Одоо манай тэнгмийн сайхан сэтгэлтэй, чин сэтгэлтэй энэ сургуулийн төлөө энэ материалыг баазыг бүжүүлэх явж байгаа сайхан юмнууд байна л да. Одоо багшийн барилгаар багш болсон залуучууд байна. Тэгэл энэ солонгосын гой төсөл хэрэгжлээ. Насан жаргал бол агуу юм хийж байгаа шүү дээ. Би насан жаргалыг энд хэлэхгүй байж дугаа байж болохгүй. Залуусыг хийж байгаа юм ярих хэрэгтэй шүү дээ. Өөрийгөө яриад байлтай юм шүү дээ. Суурь нь би тавьсан суурь нь бол би тэрийг хаач яа. Тэрнээс цааш нь өргөлжлүүлэхийг үе үеийн манай тэнгэр хэрэгч нар аваа явсан. Одоо тэр миний хоёр Ахмад багш Нинж Чулуунбаатар профессор Нинж багш энэ тэр тэгэл нэг үеийнхээ хүүхдүүдийн өдөр даал ингээл яагаад. Тэгэл дараа нь гэтээсээ би хамгийн Ахмад багш би юу гэдэг дандаа агр парк руу өдөр болго явах би байсан. Ингэсээр угаал дандаа шавнаар ингээл яваад одоо сайхан болцсон. Одоо тэнд бүр яг орчин үеийн хөлөмчч байна. Тий сайхан жилийн дөрвөн улиранд ашиглах. Тэгтээ цөөн цагийн энэ юунаас улбаанаас дайралтаас болоод тэр чинь 9 га газар байсан. Одоо га хөрөхгүй болсон. Тий. Тэр ийм л болж байна. Энэ ганцхан манай сургууль дээр яасан дайралт биш. Энэ Монгол орондоо яриад явж байгаа. Сайгүй л байгаа л да. Энэ одоо нэг тим юм байна. Тэрийг одоо буруу шахах гэсэн нэг талдаа зөв юм шиг нөгөө талдаа одоо юу ч юм дээ. Хатууган гэлэх юм бол нүгүүлэл юм да. Тэгээ одоо га хөрөхгүй газар болцсон. Бид нар тэнд чинь зөндөө хэм дардаг. Чулуунбаатар багшийн удирдлаганд байцаа зөндөө хийдэг байсан. Эдгээр чинь одоо бидний эрдэнэ судалгаанууд дандаа том дэвсэг дээр хийгддэг байсан. Одоо тийм газар олдох болсон. Тийм. Жимсний хөөрхөн жимсний модын төрөлхтөний модны сар судалгаа Нинж багшийн удирдлаганд явж л байсан. Одоо байхгүй. Өрн байхгүй болж байгаа. Энийг гавалцсан чи ямар юм бэ? Тэр 9 га биш. Энэ бүтээсэн юмнуудаа ингээд өөрсдөө устгаж явдаг тийм ээ. Тий. Тэгтээ тэр нэг тий яг тэгсэн мөртлөө яг агрономи факультет, агробиологийн факультет, агрикологийн факультет сургууль эднэрийн гараар гайгүй. Зүгээр одоо өөр нэг юмар. Тэгээ одоо манай монгол хүмүүс чинь тэгээд дандаа томчуулроо дайрдаг гэдэг чинь нэрээ томчуулах юм уу? Нэг талдаа нэг шийдвэрээр юм эсвэл дээрэмддэг. Дээрэмдүүлсэн байхгүй манай сургууль. Тий. Тэгээд тэр эргэн тойрон дээр одоо тэр сарнах марнах юу ч гинэ тийм юмуд байгуулад өөр худагтай байсан худгийг шууд тийш нь татаад манай агр парк удаггүй болоод босгүй болоод одоо тийм яг өнөөдөр одоо юу ч гэдэг тийм л байна. Одоо тийм болсон. Би очоогүй агр паркаар ороогүй 4 жил болж байна. Цин чинь өөрийнх эв болсон л гэж байна. Өмгөө болж байгаа л гэж байна. Тэрийг устгуулахгүй. Яагаад ч устгуулахгүй шүү дээ тийм. Гэхдээ одоо нэг гатаа л байхгүй бол 9 га газар 9.3 га газрыг нэг га болгосон гэж бодоо да. Энэ арай л нэг эвгүй байгааз. Тиймэрхүү юм. Тэгээд юу за тэгээ дараагийн юун дээр хад би өөрийгөө магтчихлаа энэ дээр бол энэ бол санаачлах их усэр хөрөнгө оруулалтын их усэр нь надтай холбоотой гэж би хэлэх гээд байгаа юм л да. Тийм. Яг түүх үннээрээ байх хэрэгтэй. Бас нэг тийм нэг түүх нэг жоохон ингээд нэг савлдаг нэг явдал байна. Гуйх гээд байдгийг. Тэгээд мэдрэгдэл байсан. Тэгээ одоо мөн хамгаалан өгсөн маш чин сэтгэлээс гүн талархаж байна. Ийм боломж гаргалаа. Би бас их тийм би тэгтээ тийм их дараахан ч юм биш л дээ. Тэгсэн мөртлөө би яг чин энэ агр парктай холбоотой чин үннийг одоо хүртэл яг чинээр нь бас яриаггүй л байсан байна. Тийм ээ. Тэгээ ийм сайхан боломж гарсан энийг сонсох хэрэгтэй юмсууд тийм үстэй. Тийм. За номны хувьд. За яг үнэ одоо хоёлаа гоё ном руугаа орно агшаа. Тийм. Их юу асан юм бэ? Их олон ном бичээгүй. Би юм болгоно тийм савлдгуу. Савлдгуу учраас энэ миний хамгийн анхны ном. Эхлээд сургуулиудын энэ араа Үдээшгүй тархины уран програмчлалын үндэс гэдэг ном байна. За тийм байна. Яагаад энэ рүү орсон гэхээр Ставрополийн аспирантурын 3-4 жилийн хугацаанд яг буудаан сортуудын төлөвлөгөөт ургац бүрдэх боломжийн тухай судалгаа хийсэн. Тэгээ тэр нэг яхад ийм их юм их уншина. Орсын эрдэмтэд энэ Оросд бүр 70-80 онд эн чинь бүр яатсан тийм байсан. Тэгэхээр ирсний дараа багш надад хэлсэн. Хичээл багшлал хийлээ штэ. Миний эрдмийн багш учраас хичээл багшлал хийнэ. Надыг боож олсон. Жинхэнэ багш болгосон, эрдэмтэн болгосон.
Эрдмийн орсон юм шиг орлоо гэж шүү дээ. Тэгээ багш надад тэгсэн. За энэ уран програмчлаараа нэг юм хий одоо нэг бүтээл гаргах хэрэгтэй гэдэг. Тэгээ бодоол явсан. Багш тэгэхэд энэ ном гарсан хугацаанаас өмнө багш тэтгэвртэй гарсан. Миний багш 12 настай гарсан. Би яг тэрмэрхүү настай тэтгэвэр тогтоолгосон байна. Синийхөө царайлж явж байгаа баг. Тэгээд багш тэгж санкц өгч байгаа. Багш зөвшөөрөл өгсөн надад. Тэгэхээр бодож бас нэрээ тийм ээ. Тэгэхээр яахын тулд тэгэхээр энэ ном хэдийгээр их сурвалжнууд би Орос эрдэмтдийг их сурвалж гадаад би тэгтээ Монгол орны нөхцөл энэ яаж болох нь үгээд нөгөө Монголынхоо энэ идэвхтэй дулааны нийлбэр тэрийг хөрсний энэ юуны энэ чиг хор дундас бүтээгдэхүүн чийг нь хэр зэрэг хөрөнгөлөгддөг ургалтай хугацаанд тэргээд юмнууд орсон энэ дотор их орсон. Тэн дээр тооцоог нь хийдсэн. Тэгээд энэ ном хэдэн онд бичсэн гэхээр бүр 2000 ихтэй сургуулиудын консорциум би энэ дээр энэ номыг хэвлүүлэх би мөнгө гаргаагүй. Ерөөсөө ихтэй сургуулиудын консорциум гаргаж ирсэн 500. Тэгээд 500-аас одоо надад 4 ширхэг л байна л да. Тэгээ нэг нь аваад ирлээ. Тэгээд ном бичгэд учиртай. Багш хүн эхлээд энэ тухайн салбар төмний хөөхдөд үг гэлж байгаа энэ салбарынхаа эзэн болж ич ном бичдэг юм байна. Би ном бичгээ сашраал яваадсан. Миний алтан үеийн том профессор багш нар байсан. Эднэрээ хүлээгдэж шүү дээ. Тэгээд нэг ургамлын аж ахуй ном руу чинь миний үеийн найз Жалтраал орсон Баатар багш Бэмж багштай нийлээл бас ургамлын аж ахуй гэдэг хоёр хөрөн жижигхэн брошюр ийм номнууд гаргасан л та ургамл. Тэгээд тэднийг ингэж үзэж чаад гоё юм байна да. Тэгэхээр ийм юм нэмэл яадаг бол ингэж бодож ирсэн л да. Тэгээ би ургамлын аж ахуйг одоо ингэ сүүлийн би яг ургамлын аж ахуй одоо ингэ тооцоод үз би 35 жил орж. Тэгэхээр яг гэсэндээ миний өмч юм шиг болно. Энэ шинэ тухайн хувьд бол гайхамшигт. Тэгээд би энэ номыг 2000 онд бичсэн байна. 2000 онд бичгээд би 82 он төгсчээд 2000 онд би 18 жилийн дараа ном бичсэн байна. Тэгээ 18 жил би энэ эдрэг уншиж төмнийг өгтгчээл орсон байна. Тэгж бичсэн. Энэ ингэсэн. За энэ ургамлын аж ахуй энэ би 3 батайгаа. 3 байгаа. Энэ он өөрөөр гарсан тий. Энэ ургамлын аж ахуй би бас л ялгаа байхгүй юу асан юм байна. 2016 гэж энэ минийх хамгийн анхных нь юм шиг болоо явчлаа. Тийм байна. Анх эхлээ бичсэн 2000 онд бичсэн баха да. Биш энэний дараа бичсэн 2005 6 онд бичсэн. Тэгэхээр би ургамлын аж ахуйг зааж эхэлсэн он чинь би ургамлын аж ахуйг 94 оноос эхэлж заасан. Тэгэхээр одоо 24 он гэхээр би 30 жил заасан юм 35 жил. Тийм байна. 30 хэдэн жил заасан юм. Тийм ээ 30. Энэ ургамлын аж ахуй гэхээр ч одоо ер нь яг юу гэсэн юутай агуулгатай байна вэ гэж? Тийм. Би түрүүнд дурдсан ургамлын аж ахуй шинжилх ухаанд ерөнхийдөө таримлын энэ технологи таримлын аж ахуй олон салбар орно гэл. Ургамлын аж ахуй өөр дотор нь ногооны аж ахуй, жимсний аж ахуй гэх тийм ээ. Тэгээ яг энэ ургамлын аж ахуй нь яг хээрийн таримл ургамлын аж ахуй. Тий. Ерөөсөө хамгаалагдсан хөрсний ногооны аж ахуй биш. Яг хээр ургадаг таримл ургамлын тухай магтаал нь байна. За энэ таримл ургамл яаж үүссэн гэдгээс эхлээд магтаал нь явж ясна бол энийг биологи онцлог гэж нэг юм гарч ирнэ. Ургамл болгон хүнтэй адилхан биологи онцлогтой шүү дээ. Тий. Дулааныг яаж шаарддаг, гэрэлд ямар шаардлага тавиад, хөрсний үржил шим хоололтонд ямар шаардлага тавиад, чигийн хангамжинд яадаг ингээл тий. Хөрсний болоод агаарын талаас гэх мэтлэнгээр. Тэгэхээр тэр нь явж байгаад амин зүүн асуудал нь явж байгаад за эндээс одоо биднэрт хэрэгтэй энэ ургацаар дамжаад бид нэр хоололно зү. Тэгэхээр энийг яаж бэлдээд энэ технологиг яаж энийг үрийн тарихаас өсвөлээд үрийн тарилтанд эхэлж бэлтгэхээс өсвөлээд бүх технологийн процессыг оруулдаг. Тэрийг судалдаг шинжилх ухаан. Өөрөөр хэлбэл таримл ургамлыг өөрийг нь биологийн үндэстэй ургуулах технологийг судалдаг шинжилх ухаан. Ургамлын аж ахуй. Тэгэхээр энэ номон дээр өсвөл байгаа. Зарим нь ном бот тийм ээ. Тийм 3. Ингээд яаж байгаа нь ер нь бол багш өөр эхлээ чин багш болсны дараа ном бичдэг юм байна. Ер нь ном одоо бичгээд тийм ээ. Ном бичгээд. Төөс биш тэгэхээр одоо би 10 жил болцоход 15 жил болцоход ном бичих зориг байгаагүй. Хичээрлээ багш надыг ном бичдэг шилээг бол би бичихгүй яваад энэ юу дүүрэх байсан ч байж мэднэ. Тэгэхээр энэ ном бич гэдэг санкцийг жинхэнэ эрдэм төгтөлсөн багшийн өгдөг тийм юу юм уу? Нэг зөвшөөрөл юм уу гэж бодоод байдсан шүү дээ. Тий. Тэрнээс олон номд редактор хийсэн. Найз нарынхаа олон номод олон энэ том олон улсын байгууллагын орчуулгын номд орчуулагч энэ хийсэн. Тэрийг би оруулсангүй дээ. Чин өөрийнхөө багшийнхаа өгсөн зөвшөөрлөнд дагуу хийсэн энэ хоёр номыг аваад хүрээд ирлээ өнөөдөр. За тийм. Тийм номыг
нэг бичлээ. Нэг шүүн тунгаар. Янз бүрийн юу асуудал энэ санаа юм хэлнэ шүү дээ. Хүн санаа авах юм хэлнэ. Ич орлоо багш. Шүүн дунгаас миний багш. Тэр агуу ер нь бол Эрдмийн академи ч хүн баггүй. Ич орлоо багш. Миний хань. Тэгээ миний хань чинь тийм бас их сайн эрдэмтэн сайн эмч хүн шүү дээ тий. Тэгээ уншина. За та уншаад ямар ч байсан уншаад та энэ ямар хүн болж өгөхөр өмнөх үгийг сайн бичих хэвээр. Тэгээ би өмнөх үг миний номнуудын өмнөх үг бол ерөөсөн эндээс эхлээд уншсан хүүхдүүд бараг л зарим хүмүүс бүр сэтгэлэнд догтлдог. Би энд тэгээ одоо ч ингээ харахаар яг нэрээ тийм байна та гэж би боддог. Энэ номон дээр Оросд надыг эрдэнтэн болоход бас ингэж төвшсөн агроном болоход төвшсөн миний агуу багш нар байна. Би бүгдийн нэрийг энэ дээр оруулсан. Одоо энэ дотор биш хүний амьдрал тийм манай гэр бүлийн хүнийг мэдэн шүү дээ. Чөйжмс профессор тий. Энэ миний энэ шавнар хүртэл миний багш болоо явж байна. Одоо би тэгээд шинжлэх ухаан хийж байна л да. Тэг миний шав одоо даас анги одоо шинжлэх ухааны доктор мөнх жаргалгийн залуу байна. Тий. Би мөнх жаргалаас үргэлж зөвлөгөө авдаг. Эрдэмтэн өртлөө маш үнэхээр агуу хөдөлмөрч тийм залуу байдгийг. Хүрээлэнд нь ажилласан, агроном хийсэн, хүрээлэнд нь ажилласан юу. Би бол ерөөсөө цэвэрлэг багш хүн байсан байгаа. Би үйлдвэрлэлд ажиллаж үзээгүй. Нэг хэсэг тодорхой хугацаанд Батманх үйлдвэрлэл мэдэхгүйгээд яг хөө тэр одоо нэг тэгжсэн үе байсан шиг байгаа хүмүүс. Би үйлдвэрлэл мэдэхгүй дээ. Надад үйлдвэрлэл мэддэг болгоо бойжуулчихж байгаа юм чинь шинжлэх ухаан. Энэ ургамлаа аж хөө. Тэгээд одоо бол сүүлийн 20 гээд 30 жил бол ханыхаа буйнаар, өөрийнхөө буйнаар, тэгээд шавнарынхаа буйнаар би одоо буудаага тарьж шүү дээ. Тийм бүгдийг тарьж байна. Тийм надад тийм чадахгүй юм гэж байхгүй гэсэн нэг өсөн да тий. Ягаад гэвэл энийг би бүгдийг мэддэг учраас тий онлайн бүгдийг мэддэг хүн технологи мэдхгүй байх гэж байхгүй шүү дээ тий. Тэр талаас тэгээд ороогүй таримл алга. Ногоо усгал үндэсний хөтөлбөр гээл яхад би ногоо тариал явж айлгаада энэ дарих мөхөр чин дээ. Ногоо Атрын энэ 2 3 дугаар аянд бас л оролцсон байна да. Харьцангуй багш нар явуулна шүү дээ. Тэгээ ичнээ үйлдвэрлэл мэдэхгүй байсан ч гэсэн надыг зөндөө явуулж байсан. Томчуулаад дагуулад инженерийн томчуул, агрономын томчуул надыг тэгэхэд сангийн аж ахуй 82 онд төгсөж ирэхэд бүх сангийн аж ахуй байсан. Бүх сангийн аж ахуйр надыг авч явуулсан шүү дээ. Тэгээ дааж 24 настай хүн чинь тэр ингээ аян замдаар ингээ явахаар би унтцдаг. Тэгээд унтаа сэргээд өө миний хүүгээл нямдарж өгч тэгээ нэг бол сэрэн дорж өгч би тэд нартай явж байсан та борхон морхуу гэд. Хүү яа Батманхо сэрэрэ хүмүүний зэлтэр түрээд ирлээ л гэдэг. Тэгээд завсрын нутаг орон мэдхгүй. Тэгээл унтаад бас одоо яхаа өрөөд ирж шүүл гэдэг. Тэг би яг энэ Атрын бүх аж ахуйр алколоос бусдаар нь явсан байдаг шүү дээ. Буянтай хүмүүс ачаар. Тийм байдаг. Тэг үнэхээр гайхамшигтай. За Батманх багшаа та бол одоо манай ангаахын салбарын мундаг доктор профессор Чойжмс багшийн маань одоо гэр бүлийн хүн шүү дээ тийм ээ? Тий. За тэгээд ер нь бас ер нь бол нэг нутгийн улсууд. Говьолтой аймгийн өвгтэй улсууд ахгүй юу да тий. Миний анч Говьолтой аймгийн бугта төрсэн хүн би Говьолтой аймгийн төрсэн гэж ярьсан тийм ээ. Тэгээ ингээд харахад ерөнхийдөө нутаг ус бол гайхамшигтай. Тэгээ дэндүү тийм их агуу тийм ийм ирэмгий тийм ээ. Их энэ оюун санаа юутай тийм өрс олонтой тийм орон нутаг байна да. Тэгээ манай хань чинь бас ялгаа байхгүй. Гэхдээ манай ханы нэг надаас ялгаатай тэр жоохон байхдаа 8 дугаар анги төгсөөд ангаахын дунд Говьолтойд төгсөөд тэгээд 10 хэдэн настай байсан 15 16 талаатай байсан юм. Тэр Говьолтойхаа бугтын биж ургаад бага амчаар очсон. Анхны биж ургаад дээр анхны эмнэлгэн байгуулсан гэж байна. Тэгээд тэнд 3 жил бас ажиллаад тэр хүн хөдөө 3 жил яг үйлдвэрлэл дээр гэдэг юм тэр амьдрал дотор босож ажиллаад би бол тэгээгүй энэ дотор 3 жил ажиллаад явсан. Тэгээд энд ирээд манай хүн чинь конкурсанд орно. Би бол конкурс гэдэг юм мэдэхгүй. Би бол ингээл явсан. Ерөөсөө тийм шалгаруултан тэр би мэдэхгүй. Тэгээд манай чинь конкурсд ороод тэг ангаахад ирсэн. Тэгэл ангаахын оюутан болоод ангаахаа төгсөөл ангаахтаа үлдээл тэгэл ангаахын багш нар болсон. Нэг нутгийн улсууд тэгээд би тэр чинь
80 онд гэр бол болсон юм уу? Оо за. Ер нь бол гэр болсон 80 онд л юм байна. Тэгээд 82 онд ингээд 84 5 ингээд 80 охин дэрсэн. Охинтой 2 хүүхэдтэй шүү дээ. Охин 2 та. Одоо тэр 2 том болсон. Тэр том болсон хүмүүс одоо тэгэл том хүмүүс та нар ялгаа авахгүй шүү. Тэгэл ээж аавдаа янз янзын тэргүү ингээд амьдралаа болгоод явчихдаг учраас тэр дарамт гэдэг юм ахуй янз бүрийн дарамт багтаа байсан учраас л энэ бидний зам өрөөнд дардаа явсан байх гэж боддөө шүү. Би ашигтай нараа боож болцсон. Би хитгэвтэй юм явахгүй. Бүх юмд нь оролцсон. Сургуулиас нь аван цэцэрлэгт нэг бүх юм хийн ингээд зөндөө юм хийн. Тэгээ явдаг. Тэгээд тэгэхэд ерөнхийдөө бол том болсон учраас ачсан нар гарч байгаа үстэй. Тэгээ тэр 2 хүүхдээ айл болохоор бид нарт ачаахгүй гэж боддог. Манай хүүхд 2 хүүхэд охин хоёртоо тэр хөөрхөн гэр хөргөнүүдийг талархдаг. Яг манай 2 хүүхдээс илүү эрх 2 хүүхдээ шүү дээ. Манай бэр манай хөргөөр ч гэж хүмүүс ярьдгийг. Тэгээд нэг тиймэрхүү юм байлгүй тий. Тэгээд аргын амьдрал хүнд ачаа баг байвал тэгэл явдаг юм байна. Хүмүүс сайхан ерөнхийдөө сэтгэл санаач гэсэн юу айтайхан тэгээ нэг болоод байт юм. Тэгж би бодод байна шүү дээ тий. Тэгээ аав ээжийн юу ач тусыг байсан. Манай гэр бүлийн хүний аав ээжээр энэ 2 хүүхдийг өсгсөн. Тэрийг бүр нуух арга байхгүй. Энэ 2 хүүхдийг тэр 2 хүн л өсгсөн. Миний аав жаахан оролцсон, миний охин нэг жаахан багт. Тэгээд дээрээс нь миний шавнар оролцсон. Гэхдээ би шавнараа ямар их шавнарын тусыг авдаг байсан. Энэ хүүхдүүд бүгдээр надад тусалсан шүү дээ. Энэ олон ангийн хүүхдүүд. Одоо ингэ бодоход тиймэрхүү янзтай. Тэгэл иймэрхүү байдлаар л одоо ингээл одоо бас 45 жил нэг гэрт амьдарч шүү дээ тэр. Гэхдээ хордын бэ тийм ээ. Өстой сайхан. За түрүү хоёулаа агшаа ярьж исэн та одоо Атрын 2 3 дугаар аян за энэ хүнсний хувьсгал, ногоо хувьсгал гээд ийм ажлуудад бас оролцоод явж исэн гээд энэ талаараа бас жоохон дэлгэрүүлээд яриулагшаа. За тэгээ за Атрын 2 3 гээд одоо 4 дугаар аян эхэлж байна л да. Тэгэхээр би бододгийн энэ соор судалгаа хийгээд энэ таримд орвол энэ бүхэн бүгдээрээ Атрын 4 дугаар аяны бас аянд л оруулах өнөр болно одоо тий таримд орволын соор судалгааны ажил бол дээр нь хүнсний хувьсгал бол яхааргүй юм л дээ. Би ерөнхийдөө тэтгэврт гарснаас хойш бас их санаа хүн чинь арай арцсангүй чөлөөтэй болчтой юм. Бакалаврын юунаас ингээд нэг жоохон хүн дээрээ ирэхээр энэ хугацаанд насан туршдаа сурна гэдэг үнэ. Би одоо их сургуулийн профессороос одоо минийх болоо би над шиг их мэддэг хүн гэж бодож болдгоо юм байна. Тэгээ би энэ хугацаанд стандарт хэмжил зүйн Монгол Улсын хэмжил зүйн төв дээр сургуульд сууж агаад байгаль орчны ISO 14000 22000 ISO 22000-ыг нөгөө хүнсний аюулгүй байдлын нэг нь нөгөө юуны чанарын менежментийн тогтолцооны энэ стандартын аудит боллоо. Сураад тийм сурж байгаа бас үнэмлэх авсан. Техникийн тохирлын үнэлгээний эксперт боллоо бас. Дандаа би тэгээ бас стандарт хэмжилсэн төвний залууст бас талархдаг. Үнэхээр гайхалтай ажил хийдэг. Бас эн чинь төрийн ажлыг бас ингэж хийх юу болоод шүү дээ. Сувг. Тэр дангаараа энэ их ажлыг хийхгүй бас өвтэй үсттэй бас. Тэгээд тийм болсон. Энэ бол надад их мэдлэг өгсөн. Бас дахиад энэ хүнсний аюулгүй байдлын тэр юм нийтлүү ажиллахад юм эрч хүч өгöd байгаа. Тийм их боломж олгосон. Аудит болгоно, эксперт болгоно гэдэг чинь гайхалтай гоё ажил юм байна да. Бас нэг жоох ингээд нөгөө солигдохоор бас гоё шүү дээ. Тэгээд энэ хугацаа энд чинь бас юм байна л да. Одоо энэ шинэ ангаах ухааны их сургууль эмийн ургам судлаар очигээд амбаг захирал би бас талархаж байгаа юм. Өдгөрийн Баатарын том гавьяатай хүн байна шүү дээ. Тий. Манай гэр бүлийн хүний найз нар эднэр ч тэгэл ерөөсөө энэ төмний хүүхдийн төлөө шинжлэх ухаанд юу хийх вэ гэдгийг л энэ улс чинь зүтгэж штэ тий. Тэгээ би бас энийг талархаад хэлж байна заримдаа. Тэрээс гадна нөгөө ерөнхийлөгчийн санаачилсан, хөрөлсөхийн санаачилсан тэр үндэсний хөтөлбөр яхад ерөөсөө Монгол орон тэр чигээр хөдөлж байгаа үстэй одоо бид нар чинь тий. Тэг хил хамгаалах ерөнхий газар энэ дээр сургалт болсон. Өөрөөр хөлийн цэргийн бүх ангиудаас нөгөө хөдөөж байгаа албаа тэгэл араа албаны юунууд ирээд офицерууд ирээд сургалтанд 7 хоног сургалт хийгээд би нэг 2 өдрийн тэгээ нэг 2 өдрийн бас нэг 2 инженерүүд оролцоод тэгээ дараа нь тэр хавраас хэлээд хэлээр явах болно. Нөгөөхий чинь сүрэнд явах гэж штэ. Тий. Хөлийн цэргийн ангиудаар агр парк байгуулна гэдэг юм уу эсвэл юм тарьдаг болгоно гэдэг юм уу тийм хийх гэдэг. Тэгсэн чинь
За би Батмүх гэдэг нэртэй. Миний нэр ихтэй хүн шиг юм байт юм уу? Эсвэл ихтэй тийм зааж явах эмэгтэй хүн гэдгийг мэдсэн л дээ. Олон мэд. Инх сайхан гоо чимэд гоо байдаг руу. Тэгээ манай нөгөө хоёр Ахмад инженерүүд л даун инженерүүд бас алдартай хүмүүс шүү дээ зэмтэд. Тэгээд тэр хоёр яасан мэдгүй тэгсэн чинь надыг явах хөрн би явъя гэдэг. За явъя гэдэг. Тэр чинь дэвтэр тогтоолгоцсон бакалавраас алдсан хайрцангуй чөлөөд болчихж байгаа. Тэгээ шинэ нангавхаа нэг сургуульд эмийн урамсуудлаар дээр ордог хичээл орсон надад хавар цаг байна. Юу зав байна. Тэгээ би 22 оны 3 сарын 17-нд бид нар эхэлсэн. Эндээс тэгээ хил хамгаалах ерөнхий газрын нэг Ахмад хурандаа Ахмадын хорооны даргана гэсэн баяраагүй. Тэгээд өөрхөн тийм эдэн офицеруудад явж байгаа юм л да. Манай сургуулийн малын эмчийн анги төгссөн тэр хөдөөжхөн албаны дарганы хошууч залуутай. Гурван мэгээд. Тэгээд нэг өөрхөн жоохон залуу, миний хүүшгэл нэг жоохон байна. Жолооч дислэгч ингээд бид дөрвөл явсан. Тэгээд Алтай Уурговоос эхэлсэн. Алтай Уурговын тэр хилийн цэргийн чинь нэг тэр ерөнхийдөө баруун талаас эхэлж байгаа застаа 2 дугаар заставаас эхлээд явсан л да. 3-аас эхэлсэн юм байна да. Тэг ингээ бүтэн таарсан 3 сарын 17-ноос эхлээд бид нар 4 сарын 3 сарын 21-нд энэ зам өвдөр орж ирсэн. Тэгвэл тэр үнэхээр гайхамшигтай. Тэгээд би нөгөө явахын тулд би зүгээр тэгээд ингээл явах би аргаар амьдралтай өөр хөвгтэй. Би хандаа хэлсэн чи яв ээж нь яста ямар азтай мэг би явахынсан гэдэг байгаа манаагүй. За хүүд гэсэн чи ээжтэй бүр атаархчлаа яриач. Тэгээ яаж тийм яасан гоё юм бэ гэдэг. Тэгээ би тэр хоёр нэгэсэндээ би чинь бас захиргаатай хүн гэр бүлээс санкц авчих ш. Тэгээд явна гээл яваал. Тэг сайхан сэтгэл хангалуул явдсан байгаа ч тийм. Тэгэл явсан. Ингээл Монголын энэ дархан хилийн алтан зурвасаар явсан. Яг хилийн зурвасаар. Үнэхээр гайхамшигтай. Застаа болгон дээр очиж сургалтаа хийгээл. Тий. Мод ургуулдаг доохойгаа яах өөр би бас нэг хэдэн жил цуглуулсан бас нөөц байсан байна. Нэг 2-3 шуудаатай юмтайгаа явж байгаа маа бас. Тэр мөрөө заримд нь ингээ тараагаал заримд нь яадам мутчтэй юм. Тэгэл явсаар байгаа тэрийгээ ч дүүгээлэрсэн л дээ хөрх юм. Тэгэл бүгд нь гараараа тарьсан. Бүгд нь гараараа үрээр тарихын үрээрээ суулгасан яхын. Хэлийн цэргийн ерөнхий газар бас их гайхамшигтай. Ер нь их сайхан хамт олон байт юм билий. Удирдлага ерөөсөө альч талдаа тэр хил дээр байгаа залуус шиг сайхан залуус байдаг юм бэл. Яг нь төмний нялх хөөрхөн жоох юмнууд л байгаа шүү дээ. Зарим нь бүр жоох юмнууд харахад өстэй хөөрхөн нялх юмнууд харагдаж байгаа. Тэгээд тэр хүүхдүүд ямар тийм хайртай хөрөндөө хилдэ хайртай. Ер нь хилийн цэрэг дээр яал байхад л ер нь ирэх хүн болд юм шүү. Тэгж бодсон. Застав дээр 2 хүн хөөрхөн юм ч гэсэн зогсож байгаа шүү дээ. Хилээ манаал ингээ хөөрхөн тий. Тэгээ очих болгон дээр маш хүн сэтгэлтэй очино. Яг уу тэр тэдний тэр хоол мод гэж яг ресторан хоолших хоол гэж өгд юм бил. Яг тэд нар хүүхдүүд нь яг тэгж идж байгаа юм тэр зэрэг. Тэгээд ерөөсөн тэр хөлөө ороод омс бүгд нь хангад юм бил ш. Тэгээ надад тэр залуу аргагүй. За багшд энэ нэг яг нэг агуулга хоолны хүнсний агуулга харуулна гэсэн чи. Хөөе тэн дээрээс би Улаанбаатар жийдэг самарж юмс байсан уу? Тийм гоё юмар хангад. Энийг яадаг хүүхдүүд өгд юм өс. Өгдөө 7 хоногт 2 удаа өгдөг гинэ. Тэр самарнаас тэр үүсэмж юмснаас. Тэгжэл их гоё юм билээ. Тэгээ дархан гэл гэдэг бол үнэхээр дарах юм бил. Гоё нөгөө 2-4 хөшөөний 2 дээр мэ зураг авахсан. Сэтгэл маш хангалуун байсан. Юусэн юу ахгүй. Би их амраагүй. Гэхдээ тэр ямар гайхамшигтай юм манай Монгол орж 33 говьор бүтэн явсан. Одоо яг бүслүүрээр нь ингээд ирээ зогссон. Би тэгээ бас энэ ерөнхийлөгч талархтыг. Тэрэн дээр хоёр дахь нь агроном мэргэжилтэй хилийн цэргийн албан агчдын гэр бүл хүүхдүүд байгаа юм. Огтуд. Зарим нь ажилтаа зарим нь ямар ч ажил авахгүй. Энэ хөтөлбөрийн хүрээнд ерөнхийлөгчийн яваар эднэр чи агроном мэргэжлээ хийхээр болсон шүү дээ. Хилийн цэргийн ерөөсө бүх юун дээр агроном мэргэжлээ агрономчтой болсон. Сайн дураар хилийн цэргийн албан агч бол офицер болно. Үгүй бол ажиллаа хий. Цалинтай. Гоё болсон шүү дээ. Шавнаар яриа л байна. Өчигдөр нэг охин яриа л байна. Яста багшаа талар баярлсан шүү. Агроном харамтан дээр ажиллаж байгаа. Тэгтээ нэг юутай юм байна бас нэг хүн хүч хэрэгтэй байх юм. Хүчний л асуудал байна гэдэг байгаа. Би багшаа одоо ургамал энэ ногоо юу тарина гэдэг чинь бас хүүгэн хүч бол ямар их ордог үлээ тийм ээ. Хэдийгээр техник технологи хөгжөөд ийм сайхан болцсон байлаа ч гэсэн хүний сэтгэл санаа, хүний хандлага маш чухал байдаг.
Ургамал ихтэйс амьд юм учраас хүнтэй их шүтэлцээтэй. Тэгээд хүн хайрлаад яг хүний гар орох юм бол шамаагүй өөр. Төврөөр ингээд тариад тэгээд ингээд бас нэг өөр. Энэ бол бүр нотлогдсон юм байна. Би өөрийнхөө юм дээр мэдэрдэг байхгүй. Тэгэхээр тэнд хүн хүчний асуудал байдаг. Зарим цэргийн анги, хөлийн цэргийн ангиудад дээр нэлийн олонлаа. Зарим дээр баг шиг тий. Олон анги учраас тийм хэлийнхаа зурвсын юунаас бол мэдгүй нэг л байдаг байх л та. Гэхдээ тэнд бол шингэн чин сэтгэлээс Монголын төлөө зүтгэж байгаа төмний хөөхтүүд тэр тэдний албаа хадг юм байна гэж бодсон. Үнэхээр гайхамшигтай. Би хүрээс ерөнхийдөө баярлаад байгаа. Энэ тэр бомбод хөтөлбөр яваад миний олон шавнар ажилгүй тэгээд танд гандаад гундаад тэндээ тэгээ нас нь өнгөрнө. Тийм биз дээ. Гэтэл тэд нар бүгд ажилтаа болсон, цалинтай болсон. Тэгэхээр тэр октод ямар гоё байна. Тийм байд юм байна. Тэгээ би их талархалтай байгаа. Тэгээ тэр үндэсний хөтөлбөрт өнөөдөр ч гэсэн зүтгэж байна. Миний төлөө явж байна тий. Тэгээ бид нар энд Баян чанарууд агро парк байгуулсан. Хөлийн цэргийн нэг дугаар анги байгаа шүү дээ. Тэнд одоо гайхамшигтай гоё цэцэрлэгт хүрээлэн тэр мод үндэсний хөтөлбөрийн жихэд түүхэд тэнд боловсрч. Тэнд миний шавнар агрономод ажилладаг. Тий. Ястай гоё. Үнэхээр гайхамшигтай. Одоо ингээд энэ хойдлын бүслүүрээр л явах тутаад байгаа. Тэгээ нэг явна. Тэгээд мартаг үзгээд генерал нэг удаа тэгжсэн нэг би мартаг үлдээ. Тэгээд байж лээ. За өнөөдрийн хоёулангийн ярилцлага багшаа үнэхээр нуугу бүр айгүй гоё юм түүхэн ажил мэргэжлийн ийм сайхан ярилцлага боллоо. За тэгээд өнөөдрийн миний урилгыг хүлээж аваад ингээд сайхан яриа өрнүүлсэн Батмунх багш таньда маш их баярлалаа. Таньда сайн сайхан ад жаргал бүхнийг хүсье өрөөё багшаа. За талархлаа. За ингээд яг нэг эгэл агрономч хүн чи би агроном хүн шүү дээ. Агрономч хүний ажил амьдрал энэ хүний чиний ясна миний түүхэн замналыг л бүтээх гээд байна да. Би бүтээчлээ гэж бодоод их талархалтай байна шүү дээ. Гайхамшигтай. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг хүмүүс үзэн шүү дээ. Тэгэхээр энэ үзэх гэж байгаа. Тэгээ миний шавнарч үзэн нэр нь төмний хүртэл болдог энэ нэвтрүүлэг юм байлээ шүү дээ. Энд чинь би бас нэлээд юм харсан. Үнэхээр гайхамшигтай гоё нэвтрүүлэг хийм юм хамаагүй. Тэгээ энийг үзэж байгаа бүх хүмүүстээ миний ярьсан юм гэдэг юм уу? За миний ажил амьдралын энэ явсан энэ замналч гэдэг юм уу? Эндээс авах юм байвал те авч болно. Аваад ингээд авахын ухаанаар хандаад тий. Тэгээ хүү яаж ер нь хүний бага насны юу зориг гэх юм байхгүй бидний үед нэг тийм зориг одоо энэ хүүхдүүд гайхамшигтай гоё болсон шүү дээ. Тэгээд нар зоригондоо үнэмж авах хэрэгтэй. Тэгээд энэ цаг нэг сайхан цаг ирсэн. Өөрөө хичээх юм бол ерөөсөн бүх юм энд нь байна л гэж хэлмээр байна. Тэгээд сайн сайхныг хүсье. Монголчууд ч үнэхээр гайхамшигтай ард юм. Бид нар чих аз заяатай. Тэгээ өөр сөрөг юм бодохын аргагүй ард юм шүү дээ. Уул нь бол тэгээ ягаад ч үдийн цагийн явгаар нэг тийм байна. Тэгэхээр би та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Сайн сайхныг хүсье. Одоо бэлэг дэмрэлтэй яваарай л гэж. За. Хүсье өрөөд. За баярлалаа агшаа. За.